За сайн байцгаана уу Эрцүүл подкаст дараагийн дугаар эхэлж байна. Өнөөдөр бидний зочноор одоо бүх судлаач тий тоо орлын давгдэрч гэж хүн оролцож байна. Өнөөдөр яг бидний сонирхолтой юм ярих гэж би бодож байгаа. Тэг яг одоо судлаач хүний харах өнцөг тий жирийн хүний харах өнцгөрийн оронд газар тэнгис зөрөө байх. Тэгэхээр бидний яг судлаач хүнээсээ тэгээ одоо яг судлаач хүний байр суураас тэгээ энэ бөөмрөл маань яг ямар байх ёстой бол гэсэн талаас ерөөхдөө ярилцъя гэж бодож байна. Тэгээ одоо бидний оюун санааны хувьд яг хаашаа явах вэ гэдэг нэг тийм заагдар ирсэн юм шиг надад санагддаг байхгүй. Тэгээ одоо ингээл монголоороо баймаар чим шиг те. За боли те бусад төгсөлтэй улсыг дагаад тэр соёлоор явмаар чим шиг. Тэгээ бид нар яагаад энэ Монгол гэдэг зүйлээрээ байх ёстой вэ гэдэг асуултыг би тавьмаар санагдаж байгаа байхгүй. Хамгийн их нээлж бид нар яагаад Монгол гэж энэ одоо нэрэн дээр монголоороо байх ёстой вэ? Тийм одоо монголчуудын хамгийн том сэрж байгаа ойлголт бол энэ ахуй уламжлалаа сэргээж тэрийгэ цааш нь одоо хадгалж авч явах. Ялангуяа энэ тэнгэр үзлийн тухай ойлголт их түгээмэл дэлгэрч байгаа. Сүүлийн одоо 20 жил бол энэ тэнгэрийн тухай, тэнгэр үзлийн тухай, монголчууд яагаад энэ тэнгэртэй байх тухай, энэ үүхдүүх удам судраа эргэж харсан, энэ юм лугаа бол одоо өнгөрсөн ийм онжилууд өрнөд байгаа юм. Үүгээрээ ч тэр сэрж мэдрэхүүнүүд бол нэмэгдэж явах шиг. Монголчууд бол одоо хамгийн том ондоошиж үлдэж байгаа юм бол дэлхийд цор ганц нүүдэлчин ахуй соёлын өвөөрөөлүүлдэх ийм одоо болох нэ гэж. Гэхдээ монголчууд бол энэ нүүдэлчдийн өв соёл энэ уламжлалдаа тааруулж амьдраагүй. Харин тэрийг одоо тааруулуулж өөрсдөө амьдарсан. Өөрөөр мал аж ахуй эрхлэлийг ингэж хийж эрхлэх юмаа гэж тааруулаагүй. Нүүдэл одоо энэ соёлын өмнө ийм байх юмаа гэж тааруулаагүй. Энийг бол байгалийн зөв зохицолгоотойгоо уяад өөрсдөө тааруулж ингэж амьдарсан ийм одоо агуу ийм соёлын өв байна. Тэгэхээр энэ лугаа бол их сэрж мэдэрч байна удаа гэж. Гэтэ сүүлийн одоо үед бол залуучуудын төлөөлөл энэ насны ангиллын бүлгүүд энтрээ ингээ харах юм бол хэд залуужж байгаа байдал нөгөө талдаа энэ соёлын өв тэгснэр маань энэ одоо суурьшмал соёл руу бас хэд төрж орж үлдэх үедээ гэсэн ийм одоо болгоомжлол давхар явж байгаа шиг. Тэгээ үнийг бол одоо хамгаалж байгаа том бол оюун санааны ухамсар бол энэ сэргэлт. Энэ тэнгэрийн тухай ойлголт, энэ өв уламжлалаа гэж энийг хадгалж авч үлдэх нь зөв юм байх шүү гэдэг залуучуудын одоо харж хандах энэ ойлголт. Дээр нь одоо гадны олон энэ геополитикийн нөлөөнүүд дээр нь бас одоо даяарсж байгаа энэ том хүч. Энэ бол одоо бас монголчуудад нэгийг бодох ийм одоо цагууд ирж байна гэж. Гэхдээ энэ бол одоо цаг цагаараа байдаггүй гэдэг шиг монголчуудын ийм одоо нөхцөл байдлыг харж хамгаалж үлдгэсэн юм шиг энэ сүүлийн одоо 20 жилд бол энэ тэнгэрийн тухай ойлголт түүнээр хөвлөгдөж түүнийг одоо таньж мэдгсэн энэ хүсэл тэмүүлэлтэй ялангуяа нэг ийм давлгаа нийгмийн давлгаа хүмүүсүүдийн бас ийм нөхцөл байдал бий болж байгаа харагдаж байгаа. Түүний том төлөөлөл бол мэдээж одоо олон бөөнөр төрж байгаа шинэ улаач нар бий болж байгаа. Тэд нэр энэ өөрсдийн өв соёл уламжлал энэ ёс заншил энэ бүх юм маань юу байсан бэ гэдэг рүүгээ одоо өнгөж харж байгаа, цаг илээж байгаа. Ийм байдал харагдаж байгаа. Тэгэхээр бол монголчуудын цаашдаа энэ дэлхийн нийт энэ улс орнуудтай энэ даяарч байгаа нийгэмд тэсэж үлдэж байгаа нэг хэсэг бол бидний одоо өв соёл уламжлал тэгээд одоо танин мэдхүн мэдлэгийн энэ том далайд одоо хуруугаад үрээд гар бие оролцож байгаа хэсэг ийм одоо бүлгийн нэгдэл бол их чухал байнамаа гэж харахаар байна. Ийм л одоо юм харагдаж байгаа. Гэхдээ яг уу биднэрт бол 90 оны хувьсгал, арчилсан хувьсгал гэдэг энэ чөлөөт зах зээл энэ нийгэм шилжээд явхад бол олон шашныг хүлээн зөвшөөрсөн, олон шашинд ийм улс болж харагдсан. Бид нар бол одоо олон шашныг нээлттэй хүлээж авч хориглосон хязгаарласан зүйлгүйгээр хүний эрх хэрэгчлөө үзэл бодол үнэнч тууштай байх энэ юмнууд нь одоо нээлттэй үлдсэн учраас энэ Монгол улс маань сүүлийн үед харах юм бол юм олон шашинд оюун санааны нэгдэлт ийм одоо улс болж харагдаж байгаа.
Тэгэхээр энэ дотроос бол ондоошиж үлдэж байгаа, дэсэд төвчж үлдэж байгаа нэг хэсэг нь бол яалтчгүй энэ өв соёл руугаа өнгөж харж байгаа. Энэ одоо том бүлэг хүн амын цөөнгүй хэсгийг эзэлж байгаа энэ байдал бол бидний цаашдаа бол байж байх юм. Энэ өв дээд өв уламжлалаа бол хадгалж байх юм гэдэг дээр бол санаа зовхгүй юм байна да гэсэн. Ийм юм харагдаж байна. За энэ талаас бол ийм л байх юм. Миний хувьд бол бодоход бол ингэж харагдаж байгаа. За тэгээ ингээ хүмүүс оюун санаас ирээд би бол ингэж хараад байгаа. Нөгөө сэрээд байдаг. Тэгээ яг нөгөө аргачлаа болохгүй байна уу те. За сэрчээд байдаг. Яг ямар аргачлаар бидний сэрсэн зүйлээ ингээ цааш нь ингээ залгамжлаа явах вэ гэдэг нэг тийм аргачлал нь олдохгүй байна уу? Энэ одоо яг ямар нөлөөллөөс болоод байна гэж бодож. Уул нь бид нар Монгол хүмүүс бидний нөгөө ахуйд байдаг зөндөө олон боломжтой байгаа шүү дээ тий. Бид энийг мэдээд байгаа мөртлөө яг детальны мэдэхгүй тэгсэн мөртлөө нэг юм сэрчээд байдаг. Тэрийг яг яаж цааш нь өргөжлүүлэх үү гэх нэг юм арга болохгүй байна гэж би хараад байгаа. Энэ тал дээр юу гэж байна? Гэхдээ яг ер нь бол энэ 30-аад жилийг одоо орчин цагийн шинжлэх ухаан том төвшөнд хөгжсөн бид нар арчлал зах зээлийн ийм нийгэм шилжсэн одоо 30 гаруй жилийг үзэж байгаа энэ үед бол оюун санааны төлөвшил бол залуу байна. Тийм учраас бол одоо харин энэ байдал нь нөгөө эдэр нас руугаа хүнээр болоод одоо эдэр нас руугаа ирээд ингээд төлөвшил тогтох, таньж мэдэх, ойлгох, за хамгаалж, хадгалж үлдэх гих мэт юмнуудаа одоо бол харддаг ийм насан дээр ирж байна гэж. Ингээд ирэхээрээ бол энэ төлөвшлэн тогтоод бие биенийг ойлгох нь мэдрэгдээд яавал одоо зүв байх юм бэ гэдгээ хараад үнэхээр одоо бас бид нэр аль талаа барьж альнасаа эхлэвэл одоо зүв болох юм бэ гэдгээ ингээд тунгах ийм эдэр насан дээр ирж байгаа юм байна да гэсэн ийм юм харагдаж байна. Үнэхээр одоо нэг 2010-ад оны үед бол та бүхэн ингээд 20 гаруй настай залуучууд тэгэл энэ мөнгө тэнгэр гэж юм байна, өв уламжлал гэж юм байна. Тэгэхээр энийг одоо бид нар тех стан гэд ярих, дээр нь суралцах, таньж мэдэх гэд энэ олон юмнууд урдаа тулж байна. Гэтэл энийг бол бид нар одоо сүүлийн 10 гаруй жил бид бусдаасаа суралцаад өөрсдөө таньж мэдээд өвгдээд суламжил маань ийм юм байна, ёс заншил маань ийм юм байна, бидний өв соёл маань ийм юм байна гэдгээ ингээд нэг лавтаяа мэддэг болоо. За харин одоо энийгээ бид нар яаж хадгалж хамгаалж авч үлдэж явах юм бэ? Мөн одоо хойд шүүдээ яаж хадгалуулж авч үлдэх юм бэ гэдэгдээ санаа зовдөг болж байна. Тэгэхээр энэ бол нэг талдаа сайн хэрэг, нөгөө талдаа яг нөгөө зөв альтерлоо олох гэж байгаа. Ер нь би таанаасаа эхэлж хаа хүрхээ барих юм бэ гэдэг юм эдэр насан дээр ирж байгаа залуучууд. Би одоо гамбайг мэд чинь 10 хэдэн онд бол 20 хэдтэй залуухан хөхөд дөнгөж нийгмийн амьдралд орж ирж байна. Гэтэл одоо ингээд бөө болоод, улаач болоод тэр их олон одоо мэдлэг мэдээлэл дотор ороод тэгээд түүнийгээ таньж мэдээ, тэрийгээ бас өөртөө хадгалж баттгаж авж үлдээд асар их цаг орж ийн. Дээр нь асар их одоо өөрийгөө тэрэнд золж ийн. Тэгээд тэрэн дээрээсээ эргээд нэг ингээд харсан чинь би чинь бас ч гэж одоо энэ өв соёлынхоо талаар нэг иймэрхүү юм байна гэдэг анзаагаа авлаа. Цаашдаа бид бол нэг иймэрхүү хэмжээндээ хүрэх юм байна. Ингээд болох юм шиг харагдаж байна гэдэг юм төсөөлүүд түүнийгээ дагаад одоо хийж хэрэгжүүлэх юм чинь ингээд биетэй болж эхэлж байгаа юм шиг ингэ санагдаж байгаа. Нөгөө талдаа бид нар бол оюун санааны олон одоо юм зөрчил тэмцлийн дунд байна. Нэг талд нь шинжлэх ухаан бол оргилдоо хүрж байна. Техник технологийн шин дэвшлүүдтэй тулж байна. Нөгөө талдаа шашны олон урсгал оюун санааны одоо олон элементүүд бий болж байна. Таньж мэдэх юмнууд тэндээс зөндөө гарч байна. Хүмүүсүүд бүгд одоо яашиж нийгэмшиж байна. Ингээд олон үнцэгт байдлыг харж байна. Ингээд харахаар бол нийтээр энэ юм маань бол одоо сэдэж байгаа зүйл маань төлөвшөөд эдгээр одоо насан дээрээ ирээд одоо харин хийж хэрэгжүүлэхтэр тулж байгаа ийм байдал анзаарагдах юм байна гэдэг. Ингэж харж байна. Одоо тэгээ яг бидний нэг эмзэглэж явдаг юм бол одоо уламжлж ирсэн зан үйл болоод энэ бүх мөргөл тэнгэр шүтлэг гэдэг юм байна шүү дээ. Тэгвэл энэ донд бас гажуудж байгаа шашны нөлөөний өчнөө юм байгаа даа. Тэгэхээр бид нар одоо энийг зөв сайхан үлдээж тэ зам олондоо зөвөр нь таниулж үлдээхийн тулд бас нэг барьж авах чиг байна уу? Эсвэл дор бүрнээл ингээ өөр өөрсдийн үнэн гэдгээрээ явах уу? Сонсон асуулт.
болчиход байна. Тийм. Ер нь бол яг хуу бид нар олон шашинд улс болчлоо гэж үзэж байгаа тийм ээ. Тэгэхдээ нийгмийн харах үндсэг за дээр нь энэ олон шашны янз бүрийн урсгалууд, дээр нь одоо янз бүрийн зан үйлүүд. Энэ бүхэн бол юунаас үүдэлтэй бас ингээд тогтвортой байгаад байна. Эсвэл одоо энэ байдал давмгаалаад байныг харах юм бол хүн амын амжиргаатай шууд бас холбож хармаар бий бол хувьтай. Тэгээ судалгааны талаас харахаар ингэж харагддаг. Хүмүүсүүд бол хилт одоо эмзэг давхараг одоо амжиргааны төвшин дорой болоод ирэхээрээ янз бүрийн одоо юмд автах, түүнд итгэлээ өгөх, түүнийг одоо зорих, тэгэхээр л нэг өөрт нь аврал одоо юу гэдгийг те сайн сайхан байдал ирчих ийм юм руу бас одоо сэтгэл санаагаа уях. Үүнээсээ болоод тийм байдалд холбогдох. Тэрийг одоо зарим нь бол овжин ашиглах хэрэглэх тийм ээ. Ийм байдал харагдаж байна уу гэж. Тэгэхээр энэ бол хүмүүсүүдийн соён гэгээрэл мэдлэг боловсролын асуудал байхаасаа гадна амьдралын өртгийн асуудалтай шууд холбоотой байна. Тэгж бол харуул болох юм байна гэсэн. Сүүлийн үед бол нэг иймэрхүү юм харагдаад байна. Тэгэхээр энэ гаж урсгал янз бүрийн юм руу чиглүүлж байгаа ялангуяа гадны шашин нөлөө болвол тэгэл ховд сумар хоолунд тэгэл бусад одоо хэрэгцээ хангамжмаар тусал тэмцгээс эхлээд ингэ явчихж байна. Гэтэл одоо бас мухар сүсэг зан үйл ямаар одоо хүнийг аргалаа төрүүлээд тэгээд тэргээрээ амьдрал хэрэгсэл болгоод ингээд бас нэг нийгмийн амьдралд оролцоод явчихж байгаа нэг хэсэг. Тэгээ энэ бүгдээ ингээ харах юм бол ийм харагдаж байгаа. Тэгэхээр энэний цаана бол ер нь бол одоо таньж мэдэх тал дээр энэ одоо мэдлэг энэ ямаа ойлгох тал дээр хүмүүсүүд бол яахан хэрсүү болж эхэлж байгаа юм байна. Тэгэхээр бол энэ гайгүй хаа гэсэн ийм одоо байдал. Нөгөө талдаа юу барьж ер нь бид нар цаашдаа чиглэж явах юм бэ? Бид нар бол тэр нь цаашдаа энэ мөнгө тэнгэрийн тухай ойлголт, энэ тэнгэризм, за энэ өв уламжлал, ялангуяа бөөм мөргөл, энэ шүтлэгийн тухай ойлголтыг бол яг одоо орон нутгийн соёл хэлбэрээр юм уу тухайн өрх гэрийн одоо зан заншлаар бол авч явах цаг нь бол биш болчихжээ. Энийг бол одоо нийтийн эзэм, нийтийн хүртээлийн талаараа ингэж харах ийм байдал руу. Орон нутгийн зан заншлууд бол ондоо байна. Тэр нь мэдээж хадгалагдаад үлдэнэ. Гэхдээ нийтээрээ бид ямар байх юм бэ гэдгийг харна. Жишээ нь дарахад бөө, алах бөө, хотгоод бөө, баяд бүрээд бөө, орон нутгийн соёл нь өөрөө ямар юм тэндээ яаж одоо өвлөн тэгж уламжлагдаж явж байгаа. Нөгөө талдаа энэ өөрөөсөө нэг цул болохоор яаж харагдах юм. Тэгэхээр тэр чиг баримжаа нь юу байх юм бэ? Тэгэхээр бид нар цаашдаа энийг мөргөл гэж харж явах юм уу, шүтлэг гэж харж явах юм уу, одоо зан үйлийн шин чанартай харж явах юм уу? Эсвэл одоо энийг арга зүй, энэ одоо судлах тууны хэлбэр болгоод энэ шашны олон энэ ургалч үзлүүд дотор оруулаад энэ хэлбэр одоо энэ хэмжээнд нь байлгаад ингээд нэгдсэн нэг цул болж авч явах юм уу гэдэг нэг юм ойлголт. Тэгэхээр яг тэнгэризмийн тухай ойлголтыг одоо анх ингээл гаргаж бяруугаа ярьж эхэлсэн гэл ингээд бид нэр үздэг хэдий ч гэсэн энэ бол Чингис хааны үеэс өнөөдрийг хүртэл тэнгэр шүтлэгийн асуудал нь бол улс төрийн бодлогын геополитикийн хамгийн том тулгуур оюун санааны хүч нь байсан. Тэгэхээр энэ том хүч бол одоо мэдээж өнөөдрийг хүртэл өвлөгдөд ирсэн, дардан байгаагүй олон одоо цаг хугацааг доройтох, гандах, буурах, одоо сэхих, мандах гэл ингээд энэ олон цаг үеүүдийг тулж ирээд өнөөдөр биднэрт өвлөгдөж ирэхдээ шинээр сэрж ирж байгаа. Тэгэхээр шинээр ингэж сэрж ирж байгаа энэ одоо өв соёл, энэ том тухайн одоо эзэнт гүрнийг байгуулж ирсэн үеийн бодлогын том суурь байж исэн бол одоо энэ даяарч байгаа нийгэмд энэ хүн төрөлхтний оюун санааны мөчлөгөө хаана хүрэх юм бэ гэж харж байгаа энэ юмд бол монголчуудын манлайлан сэрж байгаа гэж хардаг. Оюун санааны хөвд босод одоо олон юмнууд дээр. Тэгэл одоо бид нар сая монгол хүний төсвөр төчээр ямар чухал юм бэ гээл тэр наадамд оролцсон пистол юунд оролцсон залуучуудаараа бахархаал ярьж гин тэр олон оюун ухааны олон дэлхийд рекордуудыг эзэмшиж байгаа монгол залуучуудынхаа гайхамшигэр ингээл бүгдийг харж байна. Тэгэхээр энэ бол оюун ухаан энэ сэрж мэдэрхэн юм болоод одоо монголчуудын дахин нэг сэргэлтийн том ерөн үе дээр байгаа. Гэхдээ энийг бид нэр аль юмтайгаа уйж дүүж авч явах юм бэ гэдэг. Сая тэгж шít. Сая дээр нөгөө золж байгаа гэдэг үг гэдэг. Энэ бас их надад их таалагдж байгаа байхгүй. Золж ийн. Үнэхээр тэр хүн бол амьдралаа золж байгаа байхгүй тий. Тэгээ бөө мөргөлийн төлөө яг ингээм хамаг юм золио тэрнтэй бүх сэтгэлээ ингээд зориулаа явж байгаа. Тэгээ
ингээ явж байгаа зүйл маань одоо арай өөр шатанд очих болцсон байхаа гэж би бол хараад байгаа байхгүй. Бид нар одоо тий бид нар одоо тэгнийгээ одоо үүсгэхэрэл боллоо тий сайн муугаар ялгаж хэлэхэрэл боллоо. Тэгтээ одоо бид нар арай нэг өөр талаас нь хараад бид нар ягтэй яаж энэ өв соёл энэ бөө мөргөл тэнгэр үзэл энэ зүйлээ бид нар яаж цааш нь зөв хадгалах вэ гэдэг дээр энэ бие золцсон байгаа хүмүүс байна. Бодмоор цаг үе ирсэн баг гэж би бодоод байгаа. Энэ талаар юу гэж судлаач юу? Тийм ээ. Ер нь бол яг юун дээр нэгдэж чадахгүй байна, юу нь болохгүй байна. Ямар мэдлгүүд нь хоорондоо зөрөөд байна уу гэдэг бол тавь. Тэгэхээр мэдээж би түрүү орон нутгийн соёл гэж ярьлаа. Яг уг нь орон нутгийн соёл гэж ярих хэрэгтэй үгүй би мэдэхгүй. Гэхдээ бол энэ бол тухайн орон нутгад өвлөгдөн тэгдэж үлдэж байгаа соёлын нэг хэлбэр өв уламжлал байхгүй юу? Үжил санааны хувьд бол одоо нэгдэж нийлэхэд бол нөгөө 40 хүрсэн эрдөрөө засаа гэдэг шиг насан дээр ирчлээ. Тийм учраас бол энийг одоо хал үзэж шалуун чулуу долооцоос улсууд учраас ойлгуулж нэгдэх дээр бол болох байх гэж. Гэхдээ яг юун дээр ойлголцож нэгдэх юм бэ гэж. Тэгэхээр нэгдэх зүйл мань бол нэгд энэ өв уламжлал дэг ёс заншлыг нэг хэмжээнд бүгдээрээ харчуул яах юм бэ? Тэгвэл одоо бас зүг биш үү. Нэг ингээ галын тахилга хийх гэж тэрч болохгүй, энэ ч болохгүй. Нэг одоо ингээд уул усны тахилга хийхээр тэгж тахихгүй, ингэж тахихгүй. Энийгээ бол нийтлэг шин чанаруудын нэг ингэж багцалж хараад нэг тогтсон дэг хэлбэрт шингээгээд ингээд бүгдээрээ тэрийг нийтлэг төрхөөр нь хэрэглээд тус бүртээ орон нутаг өв соёл тус бүртээ өөр өөрийнхөө авч яваад ингээд харчуулна ингээд болмоор санагдаад байгаа байхгүй. Ер нь бол яг бид нар энийг сүүлийн үеүүдэд хийж үзэж байна л да. Ер нь бөөгийн тахилгын ялангуяа том тахилгын одоо галын, сүлдний, хасын, уул усны ийм том тахилгууд дээр бол нэгдсэн ийм дэгтэй болчихё. Тэрийг нийтээрээ дагаа мөртчихё. Хов хүний, хов гэр бүлийн, хов орон нутгийн тийм ээ энэ хэсэгтэрээ бол өөрөө өөртөө байдаг тэр юмнуудаа арга хамаачлал тэр одоо өв соёлуудаа шингээгээд авчиа гэсэн ийм юм ингээд харагдчихэв. Тэгэхээр ийм байдлаараа ер нь бол ингэж харуул яасан юм бэ гэж. Гэхдээ бол одоо хит нэг юм хавтгайд бол байлгах одоо хэрэггүй. Тэр хавтгай бол одоо өөрчлөгдөж өөрийгөө хөгжүүлж явах хэрэгтэй. Тухайлбал би яг энэ хавтгай гэдэг дээр нэг тодорхой жишээ хэлье л да. Монгол улсын хэмжээнд төрийн тахилгад одоо 12 том хайрхад байна. Төрөө төрнөгээ төрийн тахилгад гэж нэрлэж чинь төр өөрөө тахиж чинь. Тэгтэл төрийн тахилгад 12-ын хайрхныг энэ тахилгад болгоод тахиж эхэлсэн энэ он жилүүдэд бол яг нэг хавтгаагаар хийжсэн байхгүй. Бүгдийн нэг дүрм журмаар нэг одоо тогтоол шийдвэрээр ингээд хэрэгжилж ирсэн. Гэтэл тухайн уул хайрхтууд өөр өөрийн онцлогтой өөр өөрийн орон нутгийн тэнд байгаа ард түмнүүдийн соёлтой байгаа байхгүй. Тэгэхээр энийг бол төр эргэж хараад байгаа. Энд чинь нэрээ бас бүгдийн ийм хавтгай байлгаад байж болохгүй нэ. Тийм учраас отгон тэнгэр хайрхан чинь яг ямар дагнсан тахилгын зан үйлтэй байх юм. За одоо бурхан халдуу ямар байх юм тий соврог хайрхан ямар гэх мэтчлэн ингэж бүгдийг бас ингэж харж үзвэл тэгсэн мөртлөө нийтлэг төрх нь байгаа. Яг тусгайлсан онцгой хэсгүүдийн одоо тодтогч өгсөн ийм тахилга байвал яах гэж. Энэ 12 хайрхад дотроос бол одоо ганц тахилтаа үлдэж байгаа нь бол ноён уул байхгүй юу? Ноён уулын тахилга бол төрийн тахилгад болсноос хойш одоо бодлого шийдвэр одоо төрийн харах үндэсэг яг геополитик нь ямар байхын энэ одоо гадна дотны энэ харилцаанаас энэ төр гээд ингээ хараад ноён уулыг бол одоогоор шийдэггүй байх жишээ нэ тий. Тэгтэл ноён уулыг магадгүй бөөмөргөлийн зан үйл одоо энэ хуучны эртний энэ их Монгол улсын байх үеийн магадгүй одоо тийм сурвалж тийм дэг одоо ямар нь тахивал бас ямар вэ? Тэгтэл тэнд бидний оролцох нөгөө хүчин нөлөөч нь ямар байх юм бэ? Тэгэхээр бид нэр ямар хэмжээнд татсан байх юм бэ гэдэг бас нөлөөтэй. Ингэж харагдах юм байдлууд харагдаж байгаа хгүй. Тэгэхээр энэ байдлаас хараад. Тэгэхээр хит нэг хавтгай болоод бүгдээрээ одоо тахилга хийхин тулд нэг бүгдээрээ тойроо суун ганц энэ одоо тамлаг дуудлагыг дуудана, энэ тэнгэрийг дуудана гэсэн ийм хавтгай биш. Ер нь бол тахилгын зан үйлийн дэг бол нэг иймэрхүү байна. За гадна дотны 9 улсуудыг ямар одоо гормонд байлгах юм. Гол одоо тахилч одоо
юм хийх гэж байгаа бөөмэн ямар одоо байдлаар байх юм. Бусад дэмжих нь яах юм. Юуг тахих юм. Тэгэхэд нөгөө нутгийн соёл бөөгийн зан үйл бүх юмнуудыг харж байгаа тэрэн дотроос ижилснүүдийг аваад за энэ бол одоо ийм өргөлтөө, ийм одоо зүгэлтэй гаралтай ийм байх юм байна. Энийгээ бол ингэх юм байна. Ийм ерөнхий нэг дэгээ тогтчихё гэсэн санаа. Уг нь бол энэ ингээд янз бүрээр яригддаг, хилэгддэг хэдий чиг болж өгөхгүйсэн. Би болж өгөхгүй байгааг нь бол нөгөө бид чинь өөрсдийгөө сураа, тань мэдээд өөрийгөө золиод өдий хүрээд өнөөдөр ирсэн чинь гэхдээ одоо бол бид нэр өөрсдийгөө таниа мэдээд ойлгочлоо. Миний удам өгшил, миний одоо нутаг ус, миний одоо тахилга тайлга, миний бөөгийн зан үйлдийг чинь нэг юм байна. Битээр одоо хоорондоо адилхан байна. Мэндэ битээр одоо ингэсэн чинь энэ юмараа ижилсэж байна. Энийгээ бид нэр ойлгоод харчлаа. Тэгвэл одоо энийгээ нийтлэг болгоход одоо нийт төр төрх нь яаж харах юм бэ? Гэл харчий гэж. Тэгэхээр ингэх юм бол бид нар нэгдсэн нэг том дигтэй одоо тэр дигээ тогтвортой байрсан, тэрнээсээ бие биенээсээ суралцсан. Тэгээ ингээд тэрийгээ бол ойлгож таньж мэдсэн. Мөн одоо өөр юм онгод түүний ёс тэгд уйсан тааруулсан юм. Тэгээ яагаад энэ боломжтой вэ гэж харагдахаар онг бол өөрөө улаачид ирээд тухайн цаг үе одоо энэ нийгмийн байдал энэ бүхнийг бол ингээд таньж мэддэг шүү дээ. За одоо ямар цаг ирсэн, ямар жил гарсан, энэ одоо төрд нь ямар хүн сууж байгаа, хэн толгоолж байгаа, одоо яаж одоо ард түмний амьдрал ямар байгаа ингээд тухайн одоо улаачийнхаа амьдарж байгаа орчны анхны танин мэдхүйг авдаг байхгүй. Тэгээд тэрийг аваад за нэг зочлоод ирж байгаа хүнд хэлж яриулах нь одоо чи тэгсэн үү, ингэсэн үү, ийм юм болсон юм байна штэ. Одоо тий. За ийм одоо ажилчин бүтгийн тул тэгвэл одоо нэг ийм юм чинь нөлөөлөд байна. Яг тэр нийгмийн амьдралынх нь хосомлсон харилцаанд нь бол онгод бол аль хизээ таньж мэдээ шингээ дуусаад болцсон бичдэг. Гэтэл тэрийг ингээ улаач нар өөрсдөө тим хэмжээнд хийж чадахгүй байхгүй. Тэгээ тэрийг бол хийчихэд нэг тийм өндөрлөлтэй биш байна гэж ойлголцлын асуудал. Ер нь бол явж энэ бол ойлголцтой. Одоо тэгээд сая одоо ингээл асуугал инхээр одоо нэг ийм асуудал сөхөж магадгүй бах тий. Нөгөө нэг бөөмрөлийг шашин болгох гэдэг нэг манайхаж ингээл баахан хэрүүл орвол хийгээл тий хоорондоо ингээл маргалтаал. Тэгэл одоо сая бол одоо миний асуусан асуулт баг тиймэрхүү хэмжээний асуулт асуусан хүмүүс ойлгох магадлал өндөр байхгүй. Тэгэхээр би зүгээр саяны асуултаараа би яг юу одоо судлаач хүн одоо энийг яаж харж байгаа гэдэг үнсгээс асууж байгаа. Бид нар бол тестжүүлэх тухай яриад байгаа шүү дээ. Тэгээс хэрцсэн байна тийм. Одоо тестжүүлэх тухай яриад байгаа. Яаж үлдэх юм бэ? Тэгээ судлаач юу яаж харж байгаа юм бэ гэдэг. Ингээд ийм талаас нь асууж байгаа хүмүүс бас. Гэхдээ хүн болгоно заавалч биднийг одоо нэг ярьсныг ойлгох алба байхгүй. Өөрийнхөө ойлгосон ойлголтоор авах бах. Гэхдээ бид нар яг яаж тестжүүлдэг вэ гэдэг талаар л ярьж байгаа бах. Ярьж байгаа шүү гэдгийг л ойлгосоо гэж. Энэ яг шашны тухайн асуудал хөндөгддөг үе үед л хөндөгдөөл ирсэн. Гэтэ бид нар нөгөө шашныг бушид шашны байдал энэ юмтайгаа шашин гэхээр ийм байна гэж хараад байгаа. Нийтлэгээр. Тэгэхээр шашин гэдэг бол хүмүүсүүдийн нийтлэл шүү дээ. Оюун санааны нэгдэл. Би бол тэгжил одоо ховдоо үздэг. Энэ бол нэг зүйлд одоо оюун санаагаараа нэгдсэн. Тэгээд тэрэндээ ихтгэл үнэмшилтэй тэрнийхээ төлөө байдаг. Ийм л нэгдэл. Тэгвэл одоо бөөнөр ягаад өөрсдийн оюун санаагаараа нэгдээ тэрийг мөнх тэнгэр гэж нэрлээд ирсэн. Тэгээд тэр мөнх тэнгэрээ тэгвэл бид нэг юм тэрэндээ итгэдэг, тэрэндээ авшгаа авдаг, тэрэндээ одоо өөрийгөө зольдог гэдэг ч юм уу те. Ингээд нэг тэгвэл нэгдэх тавцан өөрөө байж гэн. Тэгвэл энийгээ бид нэр шашин гинүү юу гинүү нэгдмэл нэг бүлэг болгож харъя л та. Тэгэхээр чин эн чин ойлгомжтой харагдмаар санагддаг байхгүй. Ер нь бол шашны элементүүд дотор хэдих юм байна. Шашин бол одоо өөрийн гэсэн сүм хий, дорн байр савтай, тийм ээ? Лам ховрохтай. Заад сургадаг багштай, үздэг сургаал номтой. Тэгээ одоо ингээд залгамж халаатай. Ийм л нэг институт байгаа шүү дээ. Тэгэхээр энэ институт чинь биднэрт одоо байхгүй юм уу гэж. Гэтэл одоо монголчууд бол нүүдэлчин ийм соёл иргэншилтэй, ийм ард түмэн олон мянган жилийг энэ одоо ямаараа даваад туулаад өнөөдөр ирчихсэн. Гэхдээ байсан. Одоо энэ сууж байгаа өргөө гэр бол энэ дахил тавилга тавиад ингэ сууж байгаа энэ гэр бол сүм хийд. Энэ бол одоо энэ шүтэн тавил орчинтойгоо нийцсэн энэ сүм хийд. Энэ сүм хийд дотор юу вэ? Бурхан шүтэн дахил тавиг нь байна уу? Итгэл үнэмшлээ өгдөг юм байна уу? Байна.
Энэ дотор лам хуурган байна. Нөгөө улаач чинь өөрөө сууж гин. Энэ зон олон сүсгтэн олон ирж гин үү? Ирж гин. Энд одоо сургаал намаа айлдж гин үү? Айлдж гин. Тэрийг ирж байгаа зон олон сонсож гин үү? Сонсож гин. Дагж биелүүлж гин үү? Биелүүлж гин. За доороо одоо шав юм аа тэрэндээ зааж зөвлөж гин үү? Зааж зөвлөж гин. Тэгэхээр энэ бол нэг ялгаатай энэ бичигдмэл одоо янз бүрийн байдлаар хадгалж яаж үлдээгүү. За монголчуудын хувьд бол ерөөсөө л одоо амнаас ам дамжаал тогтоол энэ ген удмаа дамжаал ингээд явдаг гэдэг л ийм одоо зөв тогтолтой. Тэгэхээр энэ тогтлоос харах юм бол улаач хүн бөөллөө дахин шүтэндээ ирлээ. Онгод тэнгэрүүд нь орлоо. Орсон онгод тэнгэрүүд нь ирсэн анжин гीчингүүдэд сургаал намаа хайрлалаа. Ингээд шашинд барьдаг анхны одоо энгийн элементүүд нь бүгд өөрт нь байж байгаа байхгүй. За одоо сүм хийдгүүдгүүл гадаа гараад бөөлээ. Гадаа гараад бөөлье. Байгаль их дэлхийн өөрөө сүм хийд нь болчихно. Байгаль их дэлхийдээ бөөлчлөө. Тэр нь өөрийнх нь сүм хийд болчихно. Тэнд сургаал намаа тавьчлаа, орчин зүйтэйгээ харилцчихлаа. Ингээд болов. Тэгэхээр бид нар бол энэ зөвхөн нэр томьёоны араас өөрчлөлтгөөсөө илүү доторх агуулга ойлгоо тэрэн дотроо дасан зохицуул яасан бэ гэж. Тэрийг одоо хүлэмжшөөрөөд хамт аваад явбал яасан бэ. Гэтэ энэ шашин гэдэг зүйл бол хэм хэмжээ. Мэдээж энийг одоо улс орнууд бол өөрийн төр хууль эрх зүйн орчныхоо хэм хэмжээнд хадгалаад аваад үлдчихэж байгаа. Тэр нэр томьёо категориороо бол хэм хэмжээ болоод явж байгаа. Ийм л зүйл. Гэхдээ аль ч улс оронд бол шүтлгийг одоо авч нийтлэг хэрэглээндээ хэрэглэхгүй. Орон нутгтаа л тэр нь орон нутгийн соёл жижиг ахар шахар юмдаа ингээл хэрэглэгдээд явна. Тийм ээ. Тэгэхдээ бол нийтлэг ард түмнүүдийнхаа тунд бүлгүүдийн нийтлэг хангаж байгаа хэсгийг эрх зүйн хэмжээний дотор тогтоомж барих. Дээр нь одоо тэр чин замаараг болно шүү дээ мэдээж. Нэг хэсэг бүлэг улсууд ингээд одоо бид нар мөнгө тэнгэртэнгүүд байна аа. Хинт захирагдахгүй аа. Бид бол энэнгүүрээ ижилсээд нэг болоод ингэж гисэн улсууд байна. Гэтэл төр улс бол байдгийн нэг том агуулга бол хууль цааз хэм хэмжээтэй. Гэтэл онгодууд бол маш тодорхой л дээ шүү дээ. Төрийн төлөө, төрийн гаргасан зарлиг захиас хэм хэмжээсийг зөрчихгүй ээ. Төр юу гэж үтсэн байна түүнийг дагнаа. Маш тодорхой ярьдаг. Тэгэхээр нөгөө талдаа бол энэ шашны энэ бүх элементүүдийг хадгалж авч явдгаас гадна дотоод агуулга харах юм бол бүгд өөрсдөө ойлгоод харчих ийм зүйл байхгүй юу. Энэ дээр бол ингээл талцаал ингээд энэ шашин болох хэрэгтэй болох хэрэггүй шашин гэдэг чинь бол одоо ерөөсөө бүтшгүй зүйл ингээд одоо бид нарыг нөв соёлын маань устдаад ингээд хадлаг болох нь тэгэх чинь яг хүмүүсүүд үзэл бол янз бүр. Одоо цагт бол миний хэлээд байгаа нөгөө эдгээр насн дээр ирсэн энэ тэнгэризм чинь шин сэрээд эдгээр насн дээр ирсэн тэнгэризм чинь ийм хэмжээний ойлгох хэмжээнд хүрцээ. Тийм учраас бид нар бол цаашдаа тисжүүлдэх хамгийн том юм нэгдэл байна. Нэгдлэхээр бөөнөрөө нийлээл нэг байгууллага байгуулж аваад тэндээ нэг тэргүүн сонгож аваад тэрийгээ ягаал тойрол хүрээлээд ингээд байгаа тухай ойлгож. Оюун санааны үзэл баримтлалын энэ юмн дээрээ бол одоо нэг цул болох болчихжээ. Өөртөө эзэн байхаа одоо болох хэрэгтэй болчихжээ. Тэрийгээ бол одоо сураа таниад мэдээд өнөөдөр эрцгээчлээ. Тэгэхээр ингээ харсан чинь би хинт хэрэгтэй юм бэ? Нийгэмд хэрэгтэй юм уу? Өөрт хэрэгтэй юм уу? Ах дүүдээ хэрэгтэй юм уу? Энэ улс орондоо хэрэгтэй юм уу гэдэг дээр ирсэн байна. Тэгвэл нийгэмд хэрэгтэй, улс оронд хэрэгтэй, ах дүүдээ ч хэрэгтэй, өөртөө ч хэрэгтэй ийм нэгдмэл нэг юм дээр одоо ойлголцуул яасан юм бэ? Гэт. Тэгэхээр саяхныг хүртэл бид нар ойлгож чадахгүй л байгаа. Өнгөрсөн жилд одоо нэг тахилга хийх гээл юурч болцгоо тий. Тэгвэл л ингээл эн чинь бидний бодит байгаа жишээ. Гэтэл та нөхөд залуучууд маань одоо бол энэ ийм хэм хэмжээндээ хүрэх цаг нь болчихжээ. Бид нар одоо тий нэг өнгөж бие биенийгээ харцгаая гэдэг санал санаачлал гаргаад ингээл одоо тий нэвтрүүлэг юм тавиад подкаст хийгээл ингээ хүрч байгаа энэ явдал. Гэтэл энэ бол ингээд өмнөх жилүүдэд он жилүүдэд бол ингээл үе үе яригддаг байсан зүйл. Гэтэл тэр үед би бол хэлж шít дөнгөж суралцаал нэг юм уучраа олохгүй бол юм энтэй манта зарим нь байж ах зарим нь бол өө наа чи одоо тийм биш намайг тийм байх юм байх. Гэтэл эн чин юм бүхэн цагаараа байхгүй ингээд товсож өөрчлөгдөж савлж идэг ийм одоо зүрхний хэмшиг цохилттой учраас одоо яг энэ тэнцвэртэй цаг дээр ирсэн байхгүй. Яагаад одоо тэнцвэртэй цаг дээр ирсэн байна вэ гэхээр энэ тэнгэр эзэн тэнгэр үзэл бөөм үргэл гэдэг дотор би орж утгалдаад 17-8 жил болчих.
Тэгэхэд би бол нэг 20 настай тэгээд ийм залуухан таньж мэдэх тухай энийг судалж үзэх юмсан гэж зориод явчих. Гэтэл та хэд мэн дөнгөж залуучууд захаас намсаад ингэ байж ш тий. Гэтэл одоо бид нэр 20 жилийн дараа ингэ харахаар чинь эн чинь бол одоо аль хизээ бидний хувьд бол төлөвшөцсөн тийм шүү дээ. Одоо эннийхээ төлөө санаа зовж эннийхээ төлөө ингэх юм дээрээ ирэхгүй болвол хэдий болтол одоо бие бинийгээ үгүйсгэд наатах чинь тийм биш. Тэрнийх ч тийм биш. Ингэхээр ээж болдгоо тэгдгүү ингэдгүү ийм юм. За нөгөө талдаа бол одоо амьд нийгмийн харилцаа чинь амьд зарим нь одчил байна, зарим нь иржил байна. Одоо ийм л юм чинь, жам юм чинь. Бидний гол одоо өмнөө барьж тэднэрээс үлгэр дуурайлал авч тэднэрийнхээ өмнө ч гэсэн таньж суралцж ядчихсан энэ дээд үеийн ахмаднууд нь бол хорвоогийн мөнгөсөө үзүүлээд одоо ингээд нэг хэсэг орон зай маань бол хоосорж үлдэж байна. Бодит байдал дээр. Гэтэл түүнийг төрж гарч ирж байгаа залуу юм нь одоо бие дааж 90 цент хүрчээд байна. Тэгэхээр энэ хэдмэн бол одоо энэ юм одоо нийгмийн амьдралынхаа энэ юм дээрээ бол ачаагаа үүрээд цаашаа тэнцээд явах хэмжээнд ингээ хүрчээд байгаа учраас одоо бол болцгоё. Одоо зүгээр нэг нийтийнхаа төлөө, нийтлэг эрх ашигынхаа төлөө, тэсэж үлдэхийнхаа төлөө байчвал яасан юм бэ? Дээр нь энэ шашин гээд ингээд ярихаар тийм хүнд одоо хэцүү асуудал байгаа юм. Одоо би бас нэг сайн ойлгохгүй. Минийхаар бол маш олон судлаач нар энийг одоо дор зонзоор бас эхлээд өнөө цаг хүртэлх судлаач нар бол мөнх тэнгэрийн шашин гэл ирсэн. Өөгийн шашин, мөнх тэнгэрийн шашин бүхэл одоо юмнуудаараа тэгэл ирсэн. Одоо сүүлд бол энэ галаараа дахин битэрийн эмхтгээд гаргасан энэ одоо монголчуудын тэнгэр үзэл, тэнгэр шүтлэг гэдэг энэ ном байна. Энэ номон дээр бол энэ судлаач нарын бүх энэ судалгаануудыг энэ дээр ингээд тавьж харсан. Дуу уламжлалаараа байлгая. Тэгээд тэргээрээ хоорондоо танах тийм биш, манах юм биш гэдгээрээ цаг хугацааг илээ. Энэ бол нэг тийм болохгүй зүйл биш. Хүндрэлтэй ч биш. Одоо ч нэг хүнд асуудал үүсгээд байгаа ч юм биш. Гэхдээ энэ бол хүндрэлтэй байна. Яагаад хүндрэлтэй байна вэ гэхээр ард түмнийг талцуулж байна. Энд итгэл үнэмшлээ өгж байгаа энэ тэнгэрийн тухай ойлголт нь бол бидний өв соёл уламжлал язгуурын юм шүү гэж хүсэж байгаа. Тэр сүсгтэн бол. Тэр одоо үүнийг бас нэг ойлгоод хараад үзчих юмсан гэсэн тэр одоо нийгмийн хэсэг бүлгүүдийг хооронд нь ингээд талцуулаад байна. Тэгэхээр одоо энийгээ бол болоод зарим ч одоо бүр хит гаж үзэгдэл рүү чирж гин тийм ээ. Тэрэнд нь хүмүүсүүд өртөж гин, хилмигдэж гин, хохирж гин. Тэгэхээр энэ байдлыг бол одоо засаж залруулад нэг болцгоосон зөвөө. Гэсэн би бол хувь хүнийхээ зүгээс бас яг уу ингээд олон бөөнөртэй уулзаж, олон онгодын хөөрөлдөө ярилдааныг сонсоод тэмдэглэж тэднэрээс үг дуулж ингээд явж байгаа хүнийхээ хувьд ингээ харахад ингэчмээр нь зөв юм байна л гэж. Тийм үү яг одоо нөгөө судлаач хүний өнцгөөс шүү. Яг үнэ. Одоо тэгэл ингээд харж байгаа өнцгөөс бол юм. Одоо судлаач хүний үүднээс ер нь манайханд чинь бас яг бөөг тий ингээд зөвхөн ганцхан бөөгийг бариад одоо тэр чигээр нь судлаад тий ингээд явсан юм ер нь их зөвхөн бараг байхгүй гэж хэлж байна. Ер нь угсаатан зүгөө дагаад ч юм уу тий ингээд явж исэн. Одоо олон хүмүүсийн юм асуулт байгаа байхгүй. Бодож байгаа. Бас зарим дунд нь төөрөөд явж байгаа. Тэгээд яг угсаатан зүг ярих юм бол одоо халах гэж ирж байгаа. Яг дотроо бас ингээд 12 аймаг гэж задрах байна тий. Одоо ингээд харахаар зарим нэг хүмүүс гэх юм уу ерөнхийдөө тэр халах гэдэг дотроо л ер нь ингээ хөл толгоогоо болохгүй одоо юу гэдэг за арай илүү ингээ байсан бүрээд тал руугаа налцсан байдаг те арай ингээ юм ноцрогдоогүй явж исэн тархад тал руугаа налсан байдаг. Одоо таныг ингээ судлаад мэдээд явж хахад одоо халах бүгийн талаар те ер нь тийм одоо бодтой баримттай энэ яг хоо хит их одоо устгал гэд хэлчихээр цаашаа хэлмэдүүлэл. Ер нь бол яг энэ өв соёлыг үгүй хийх нь зөв юм байна гэдэг энэ одоо гадны улс орны гүрнүүдийн том бодлого нөлөөлөд дээр нь энэ шашны хит төрөлтүүд мэдээж яг тийм соёл юмаа түгээж дэлгэрүүлж байр суурь эзлэх гэж байгаа энэ асуудал дээр нэгийг үгүй хийх нэгийг өөрчлөх
Энэ бол байх асуудал. Нийгмийн үзэгдлийнхаа хувьд би бол тэгж үздэг. Тийм ч учраас яг хуу энэ буддийн шишин одоо 2 дахь 3 дахь одоо дэлгэрэх энэ цаг үеуд дээр бол нөгөө хүчин нөлөө болох нийгмийн хэсгийг бол сааруулах зөв хэрэг шүү дээ. Тэр утгаараа бол одоо энэ улс төр нийгмийн онцлог доторх шинжүүд бол ингээд явсан. Тэрний хүрээнд бол хит хэлмэгдсэн. Тийм учраас ялангуяа энэ халах алтан уураг язгууртнуудын дундах энэ байдал бол одоо улс төр одоо тэр нөхцөл байдал шин чанар тухайн нийгмийнхаа онцлогийг тааруулаад бол хит одоо хавтгааруулсан энэ соёл устж үгүй болоход хүргэсэн асуудал. За мэдээж дээр нь одоо социализмын 70 жил хүчтэй нөлөөлсөн. За энэ хүчтэй нөлөөллүүд бол энэ соёл уламжлаад мартахад хүргэсэн байсан. Ер нь мартцсан ч байсан баг. Би бол тэгж боддог. Зүгээр үзэж харж яхад бол ном зохиол юмнууд уншиж яхад ихэнхдээ л тийм сураг төдийл юм. За яг хуу ихэнх бөөгийн талаарх судалгааг хийсэн судалгаанууд бол дандаа хавсрах судалгаанууд л байдаг. Яг дагнсан одоо зөвхөн бөөг судалсан судалгаа гэх юм одоогоор бол бид нар олж хараагүй. Зүгээр яг энэ бидний эмгэгдэж байгаа номон дотор бол дандаа л энэ хавсар судалгаанууд. Энэ хүмүүсүүд одоо энэ өөр одоо судалгааны ажлаар өөр шинжилгээ ухааны салбараар явж байхдаа ялангуяа энэ ухсаатан зүй түүх археологи энэ чиглэлийн юмнууд явж байхдаа бөө гэж нэг юм байна. Энэний үлдэц олдоц юмнууд байна. Энэ нь бол нэг иймэрхүү юм байжээ гэсэн. Тэгвэл эндээ санаа одоо юмнууд дэвшүүлсэн. Гэхдээ бас онол арга зүйн хувьтай ингээ харсан. Өнөөдрийн байдлаар бол биднэрт яг ингээд бөө мөрөлийн судалгааны ажлыг харах гэхээр аль онол ямар арга зүй ямар судалгатуун дээр суурилах юм бэ гэдгээ бол яг үндэ хэлж гаргаж чадаагүй. Магадгүй энэ гарах бах. Гаргаж байгаач найдаж байна. Тэгэхээр энэ тал руугаа нэг хараад хийгээд ирэхээр энэ талын юм ойлгох. Нөгөө талдаа бол хадгалагч хамгаалагдаж үлдсэн нь бол энэ нүүдлийн соёл иргэншлийн хамгийн том одоо хэсгүүд байгаа. Ялангуяа энэ дархтын их нүүдлүүд тийм ээ. Тэр бол тайгын нүүдлүүд, уулын нүүдлүүд. Энд бол тэр варгийн юмнуудын гар хөл хүрээд байдгүй байсан учраас тэндээ бол нам жимхэн үлдсэн. За энэ бүрээд талдаа энэ хамниган бүрээд тал. Яагаад би хамниган бүрээд тал гэдэг нөхөр бас нөгөө нүүдэлж тахгүй, уулын нүүдэлж тахгүй. Тэгээ энэ талдаа бас ингээд энэ бүрээдүүд маань юмнуудаа аваад үлдсэн ийм юмнууд. За тэгээд халахад бол яг энэ талын юмнууд их ховор үлдсэн. За яг сүүлийн одоо онуудад бол мэр сэрүүд байсан 1900 одоо хүн амын тоолгын бүртгэлүүдийг харахаар 15 оноос хойших. За тэр үед бол хошуу ноёны бүртгэлүүд ингээл явж байгаа. 19 он хүртэл явж байгаа. 19 21 33 32 33 за ингээд 44 45 он хүртэлх энэ хүн амын тоолгуудыг ингээд хараад ялангуяа сумын одоо нэгжийн энэ тоолгуудыг харж яхад бол энэ дотор үлдсэн байдаг. Жишээ нь бол би одоо Нөмрөг сумын хошуу ноёны 1915-аас 44 46 он хүртэлх одоо хүн амын тоолгын бүртгэлүүдийг ингээд нэг үрчлэн үзэж яхад ганцхан утган гэдэг хүн бүртгэгдсэн байсан. 40 одоо 4 онд нас барсан. Бүртгэл нь одоо тэгж хийгдсэн. Тэгээд 46 онд бүртгэгдэхгүй нөгөө утган ч байхгүй болчих. 44 онд утганаараа бүртгэгдэж байгаа. 15 онд бүртгэж байгаа. 19 онд бүртгэж байгаа. 23 онд бүртгэж байгаа. Хүн амууд ингээл хошуу ноён бүртгэлээсэн. Тэгэхээр бол байсан байна. Байгаагүй ш. Гэхдээ тэр мэн одоо тухайн орон нутаг, сум орон нутаг тэр хошуу засгийнхаа хүрээнд л дуулдаад тэгээд домог шинжтэй болоод ингээл үлдчихсэн. Тэгээд тэрийг нөгөө дахиж нөгөө залгамжлах тэр юмнууд нь бол ингээл тэрнээс хойш байхгүй болсон. Тэгэхээр ингээд цаг хугацаа чинь бүгдийг ингээд аваа явчихт юм. Ингэж харагдаж байгаа. За яг хуу энэ тэнд бол ингээд зөндөө сонсогдсон. За ядангуяа ихэнх одоо судлаач нарын дурддагдаж энэ судалгаа бүтээлийг гаргаж байгаа улсууд дээр бол энэ бороо дарахтын бөөнөр дээр л олсон байдаг. Энэ хүмүүсүүдийн тэр үед одоо явж исэн судалгааны одоо ажлуудаар явж исэн үеүүдэд нь бол таарж олдож исэн энд л байдаг. Тийм учраас тэр одоо үеийн тэр уламжлал ёс дээр нэлээд тулгуурлагдсан. Тэгээ тэрүүгээрээ ч нөгөө нэг дарахад бол одоо бөө юм байна. Бүрээд бол одоо бөө юм байна гэсэн ийм юмнууд руу ингээд нэлээд орчихсон. Яагаад гэвэл тэр үед бөөнөр нь тийм ихээр цөөрцөн байсан гэсэн үг. Тэгэхээр ингэж л яг харагддгийг. Нөгөө талдаа бол энэ бөө судлал ялангуяа
тэнгэр судлалын талаарх академик. Энэ юм руу бол одоо орох хэрэгтэй. Ер нь ийм судлаачаар дутж байгаа. Энэ талаар ярьж өөрдөг одоо академик төвшөнд гэж хэлвэл тийм ээ. Ярьж өөрдөг одоо 2 хүн биш шүү дээ. Мочор галаар идэх за тэр мантхай гэдэг нэг эрдэмтэн байна. Ихэнх нь бол хавсарга байна. Гэхдээ энэ бөөмөргөлийн судалгааг лавшруулахад маш олон юм хэрэгтэй байна. Нэгд археолог, түүх, энэ шинжлэх ухаануудад энэ бөөгийн онгодын өгж байгаа мэдээлэл маш их хэрэгтэй. Тэгэхдээ энийг бол одоо ямар арга зүй, ямар одоо юмтай хослуулбал болох юм бэ гэж. Ялангуяа археологийн голдуур түүний одоо тэр юуг илэрхийлээд байгаагийг мэдэж чадахгүй байгаа зүйлүүдийг ялангуяа нэг эртний 2500 түүнээс дээш тэгээ хүннүүгийн одоо ялангуяа олдор түүний дээр хойлголж байгаа зан үйлүүдийн энэ юмнуудын ёс тэгүүд нь яаж явсны энтрийг тогтоох одоо том боломж бол энэ онгодын мэдээлэл байна. Одоо онгодын мэдээлэл бол пүрвга одоо 300 жилийн өмнөх нийгмийн байдлыг бол онгод хилээд байна. Тэрнээс чаашхыг хэлж чадахгүй байгаа нь тэр цаад үеийг илэрхийлж чадах онгодууд нь хаачдсан бэ гэд байсан бол одоо бид нэр захын нэг улаачийн гайгүй шиг онгодыг буулгаад асуухад 2500 3000 4000 жилийн 5000 жилийн бид нар бол сүүл 6500 жилийн цаадах мэдээллийг бол авч болох юм байна гэдгийг бол үзлээ шүү дээ. Тэгэхээр тэр их мэдээллийг авч байгаа чинь одоо боломжууд байхгүй. Нөгөө талдаа бол яг за би тэнийг юм ярьж иж магадгүй л ах. Олон бөөнөртэй, олон онгодуудтай ингээд энэ олон судлаач эрдэмтдийн энэ тэнгэрийн тухай хэлснүүдийг үзэж байгаа нэг ойлголтод л хүрсэн. Тэр бол энэ мөнх тэнгэр гэдэг бол ерөөсөө мэдлэг юм байна. Ерөөсөө мэдлэг юм байна. Монголчууд бол мөнх тэнгэр гэдэг нь мэдлэгийг шүтсэн ард түмэн байна. Тэгтэл мэдлэг юутай холбогдоод яг ингэж дүгнэлтэнд хүрээд байна вөхөр буддизм бол бурхан багшийн сургаалыг буюу мэдлэгийг шүтэж байна. Исламын шашин мөн одоо Мухаммедийн мэдлэгийг шүтэж байна. Христийн шавнартай хил загч байгаа тэр мэдлэг дээр суурилсан зүйлүүд дээр толгуурлаж байна. Тэгэхээр ердөөсөө бол энэ шашны том агуулга бол мэдлэг шүтээд байна. Тийм учраас тэнгэризм бол өөрөө мэдлэг байна. Маш их хязгааргүй мэдлэгийг тэнгэр. Дээшээ харж байгаа энэ хөх тэнгэрийн тухай ойлголт биш байна. Харахад хөх тэнгэр. Гэхдээ бөөгийн онгодод бууж байгаа онгодын өгж байгаа нь дандаа мэдлэг байх байхгүй юу? Дандаа сургаал, онгод буугаад л сургаал хэлнэ. Өнөөдөр одоо салхитай байна, бороо шорохтай байна. Одоо хур бороо орох нь, аадар цутгах нь, аливаа тэр хурганы арьс аваад гадрыг гаргаад тийшээ тэр зүгт гаргаад тэд сэгсрээ тийм ерөөл бэлэгдлийн үг хэлээд ороод ир. За ахс ихстэйгээ ингэ чи ингэ амьдралын хэм маяг чи юм байна, гэр бүл чи юм байна, гал голомт чи юм байна. Ингэж яв, тэгж яв гэ үр хүүхдүүдэд дандаа сургаал хэлж байна. Тэр онгодыг ингэ буугаад тэрхэр хүмүүс ингэ ойлгоод ахшгүй. Би ингэ болж өтөхгүй байна. Нэг ийм юм хэрэгтэй байна. Одоо миний амьдрал тэгшрэхгүй байна. Эсвэл би нэг юм ажил хөөцөлтөн чи болохгүй байна. Гэхэл энийг ингээл засаж залаад өгчдөг нэг юм шидийн юм. Яг үнэн утгатай бол энэ шидийн юм биш байна. Энэ бол одоо мэдлэгийн юм байна. Өөрөөр хэлбэл тухайн онгод эрэхтэй өөрөө одоо улаач байгаа тэр нийгмийн үзэгдэл орчноо таньж мэдээд дээр нь одоо өөртөө бууж исэн онгодын орчин нийгмийн тэр үеийн юмыг таньж мэдээд ингээд тэр нь нөгөө улаач уй дамжаад ирдэг гэдэг шиг тэр олон улаач нарыг дамжиж ирж байгаа мэдлэгүүд энэ улаач дээр ирэхээр мэдлэг болж ирээд тэгээд онгодод золгоод юм асууж байгаа хүнд хариу хэлээд ирээдүг нь хэлээд байгаа нь тэр шидийн юм биш байна. Энэ яагаад ирээдүг хэлээд байгаа юм бэ гэхээр өнгөрсөн үеийн бүх туулсан замнал амьдралын мэдлэгийг одоо цаг энэ нийгэм ямар байгаа, энэ улаач маань ямар нөхцөлд амьдарч байгаа, энэ цаг үеийнх нь мэдлэгтэй нийлүүлээд ирээдүйн цагийн одоо юм тогтоогод өгчөөд байна. Тэгэхээр энэ бол одоо өнгөрсөн одоо хоёроос ирээдүг тогтоогод байна. Тэгэхээр энэ бол мэдлэг юм байна. Тань мэдсэн зүйл юм байна. Тэр мэдлэг хэдэн 10 удаа давтагддаг юм байна. Өнөөдөр бороо орж ийн, зогслоо, 2 хоногийн дараа бороо орно. Зогслоо, дахин 2 хоногийн 7 хоногийн дараа бороо орно, нөгөө л бороо орно.
Тэгвэл тэр бороог ороод ахад хүн нороо зогсоод байхгүй нэ. Тэхийн тулд нөгөө аргал хамаалаа түүн хуурай нойтон байлгана тийм ээ. Тэгээд тэрэнд бэлдэн. За сүүлдээ бүр одоо ингээд мэдлэгчин хэлсээр байгаад байгалаа таньж мэддэг боллоо. Байгалаа дасан зохицдог байсан бол байгалыг дагуулж амьдэрдэг болоод. Монголчууд бол байгалыг дагуулж амьдэрч байгаа. Ягаад одоо би түрүүн анх үгэндээ л энэ үгийг илэрхийлсэн. За маргааш бол одоо нэг сайхан тэнгэр юм байна. Маргааш бол дулаахан сайхан өдөр болох нэ. Гээл нэг хөгшин хэллээ. Маргааш дулаахан сайхан өдөр бол. Тэр үгээр юу хэлж байгааг бол хонь хотоо сайхан задгаа бэлчээ. Тийм ээ. Эрэл суралдаа яв одоо яах. За юм аа. За аргал хомоол энэ нар сайхан байна. Хөрвүүлж хатаа ахуй юмнуудаа бэлд. За одоо аадар бороо орох нь байна. Урдчлаа мэдчихлээ. Яагаад орох гээд байгаа. За тэгвэл одоо нөгөө аргал хомоолоо түлээд нөөцлөөд холын эрэл адуу мал байвал тэрэндээ яваад бэлдээд ингээд аадар бороо ороход гэр бүтэн дулаан мал ахуй бүрэн бүтэн ойр зур явсан юмнуудаа эргээ тойроо хартсан ингээд байгалийн үзэгдлээс аль хэзээ өөрийгөө хамгаалаа бэлдээд үдлэг даваа тулцсан өөрөөр хэлбэл үүгээрээ байгалыг дагуулж амьдраад байгаа хөөх байгалыг сөрөөд түүнийгээ дагуулад ингээд ийм ухаан юм байна. Тэгэхээр энэ ухаан чинь өөрөө Тэнгэрийн том ойлголт байна. Тэгэхээр энэ Тэнгэрийн тухай том ойлголт чинь бидний ахуй дотор хэрэглэгдэхээр мэдлэг болоод байна. Тийм учраас энэ бол одоо Тэнгэризм гэдэг ойлголт энэ бөөм мөргөлийн хамгийн чухал амин сүнс болоод байгаа энэ зүйл чинь өөрөө мэдлэг байна. Тэгэхээр бид нар бол ерөөсөө мэдлэгийг шүтэж түүний одоо мэдээллийг нийтэд түгээж байгаа ийм замчийг хийж байгаа улаач улсууд байна. Ягаад энэ бөөгийн улаачийг улаач гэд хэлсэн. Мэдээ түгэгч, дамжуулагч. Тийм одоо бодит нэртэй, оноос нэртэй ийм хүмүүс. Тэгэхээр энэ бол ийм одоо ойлголт юм байна гэж харж байгаа. Тэгэхээр бид нар энийг нөгөө шашны номлол сургаалтай адилтгалж үзэх биш. Бидний философи, бидний юм чинь мэдлэг дээр суурилсан ийм ойлголт юм байна. Гэхдээ энэ хөвшлийн онлоор гаргасан шашныг томьёолж байгаа энэ одоо томьёолол энэ юмн дотор бидний байж байгаа юм бол багтж байна. Тийм учраас бид нар бол тэр мохор сүсгч биш вэ шүү. Тэр шүтлэг мөргөл чинь биш вэ шүү. Бид бол мэдлэг дээр суурилж байна. Тэгэхээр бол одоо ийм одоо шашны зан үйлийн юмтай юу гэдэг энэ нэр томьёог хадгалаад юм уу эсвэл аваад хэрэглээд явхад бол буруу зүйл биш байна л гэж ингээд тайлбарлаж хэлжээд байгаа. Тий. Одоо тэр яг зарим нэг академик төвчний хүмүүс яг зөв сонсоод ажиллаад сонссноор тэгж байгаа. За энэ тэг уламжлалт энэ уугуул одоо тухайн нутаг орны тэг уугуул энэ шүтлэг одоо бидний хөл бөөмөргөн шүү дээ. Энэ зүйл бол одоо энэ тэг бусад шашны яг суурин юм а гэд яриад байгаа. Тэ. А энэ зүйл ингээ суурин гэж энэ уламжлалт одоо энэ зан үйлээс ингээ шашин гэдэг зүйл хөгжөөд тэгээд одоо тэндээ ингээ нөгөө нэг шашин гэдэг статус те институт болоод ингээд одоо өнөөдөр ингээд хөгжил нь ингээд дээзэхтэй хүрсэн. Гэвч ингээд зарим нэг нь хүлэмжшэрээд. Зарим нэг бол энэ зүгээр шалдан шашин гэж явах байхгүй. Шалдан шашин гэдэг байгаа. Тэгээд нөгөө нэг тэдний нөгөө хэлдэг бид нар ч нөгөө сүм хийд байхгүй маахгүй гэдэг яг тэр хариалтал ороод байгаа байхгүй. Яг зүгээр би энэгээр юу хэлэх гээд байгаа гэхээр бид нар ингээд подкаст хийгээд ингээд одоо бидний хэлийн цаана байгаа тий Оросд байгаа ингээд хүмүүсээр ингээд явлаа. Яг энэ зүгээр бид нар л хоорондоо л ярилцаад байгаа. Бид нар ерөөхдөө нийт яриаггүй л дээ. Нийт яриаггүй. За тэндээс нэг зүйл ажиллаж байгаа юм. За тэд нар бол яг бид нар шиг ингээд яг нэг дороо ингээд 3,600,000 бол амьдраагүй байгаа. Тэд нар бол ингээд тодорхой ингээд тоотой ингээд цөөхөн байгаа. Тэднээс бидний ганц олж харсан нэг зүйл юу гэхээр тэр яг ингээд том гүрний нөлөөнд байсандаа бас болсон байж магадгүй. Тэгвэл тэд нар амар юм нийтлэлтэй. Яг бид нар шиг хэрүүл байгаа тий. А тэр сайн муу тэр тэгдэг энэ нэгдэг гэд. Тэгвэл тэдэртээ очиод уулзахад тий. За хамгийн сайн буу хэм бэ гэхэд бүгд нэг хүн эхэлдэг. Энэ хүн дээр очиж ууз тий. Энэ хүнээс та мэдлэг ав. Тий. Өөр хүмүүс байгаа. Тэгвэл яг уу бид нар та нар ингээд тий Монголоос зориод ирж байгаа биднийг төлөөлөх хүн бол энэ шүү гэд. Өөр ингээд хүлэн зөвшөөрсөн тий. Тэгээ бүгд ингээд нэг омгийн хүмүүсийн системээр байгаа ч гэсэн тэр өөр омгийн хүн байлаа ч гэсэн тэр хүнийг
Тэ хүлээн зөвшөөрдөг. Тэгэхээр би эндээс юу харсан хүлээн зөвшөөрж байгаа гэдэг бол тэдний ойлголцол маш энгийн байгаа байхгүй тий. Бид нар тэ яаж тэрчүүлдэг үү те энэ их том гүрний нөлөөнд яаж ингэж өчтэй биш ч гэсэн байр суурийг хадгалаад үлдэхүүгтэй зүйлийг тэр энэ ив түнжин гэдэг зүйлийг аюулсаа харсан. Тэрийг хараад бид нар бас үнэхээр бас баярлсан бахархсан гэх юм уу те. Энэ их амархан ойлголт л доо. Яг бид хит амарчлах гэдэг юм. Улаачд бууж байгаа онгод өөрийгөө хинбэ гэдгээ шууд илэрхийлждэг. Буухтаа л илэрхийлждэг. За тамлагыг ингээл сонсож байгаа. За би одоо тийм үл тийм гаралтай тийм буудал судалтай тийм нөхөр биш үү гэд өөрийгөө хэлчихнэ. Тэрийг ялгаж таньж ойлгож мэдж байгаа бол энэ улаач мэн хин бэ гэдэг юм бэ. Тэгэхээр энийг бол одоо би нөгөө нас үе төрслөө би энийгээ мэддэг болчлаа гэдэг шиг иргэд хэлээд байгаа. Нэг үед бол энэ тамлагаа их нууцалдаг. Энэ одоо ерөөсөө хүнд хилдэггүй ерөөсөө маш юу гэдэг юм байла. Одоо та бүхэн бүгд л мэдж байгаа. Дуудлага ерөөсөө гол одоо дуудлага хүнд хилдэггүй. Зөвхөн өөрөө л мэддэг байна. Тэр бол мэдээж тийм. Гэхдээ тэр дуудлага тамлага бол нууц тэр хов хүний тэр хов онгодын асуудал хэдий боловч онгод бууж ирэхдээ өөрийгөө илэрхийлчихдэг байхгүй. Би бол одоо тийм учиртай тийм онгодоо гэд. Тэгтэл энэ баяраагийнх одоо би тийм учиртай би тийм онгод. Миндээ би тийм учиртай би тийм онгод. Тэгээ гурван онгод гуруулаа гурван мэдээлэл өгөхөд тэнд анализ хийхэд хинэн өнөөдрийн үйл явдал дээр толгой болох юм. Хинэн дэмжих юм, хинэн дагах юм. Ээл харагдчихдаг байхгүй. Тэр улаач нар би тийм би тэгдэг мундаг сундаг ерөөсөө уг нь бол одоо яригдах асуудал биш. Тэгээ энэ утгаараа ингэж явж байгаад бид бол энэ гал дээр Нэнгэрийн чуулган бүлэгмийн гал дээр бол энэ хим хэмжээнүүд, ёс дээгүүд тэгээд хинэн юугаад дагаж мөрдхийн гэдгийг тогтоосон байхгүй. Болж байгаа. За мэдээж яг хөө тэр багш онгод монгод гээ байдаг ч гэсэн тэнд чинь бас нэг үгүй ядахта нөгөө оны ялгаа гэдэг шиг хүний амьдралын хэвшил нөгөө онжоо манай төгсөл танаа төгсөл чиний дээдл дот курс мөрс гэдэг шиг те би тэдэн онд болсон би тэдэн онд болсон бүхий ирэм шиг бас байж бол. Энэ мэтчлэн ингээд янз бүрийн юмуд байгаа хгүй. Гэхдээ бол одоо хамгийн шударгуу шашныг энэ бөөгийн шашаа ингээд бомбын эрэмчгаа хэлсэн. Энэ шударгуу дотор бие биенийхээ эренбийг тогтоох шударга нь байгаа байхгүй юу? Хоёр бөөгийн хоёр онгод хоорондоо мэдээлэлээ урд урдаасаа хардггүй маа ихэд хоорондоо мэдээлэлээ солилцоход л улаач нарын түүнийг ойлгоход л болчихж байгаа. Тэгэхээр энийг бид нэр ингэж ярьдгүү. За би бараг л өнөөдөр одоо та гурав тал сууж байгаа ярьж ах шүү. Энийг ингэ ярьдгүү байхгүй юу? Би бол олон бөөтэй уулзаа, олон онготой уулзаад яг нөгөө юм судлаа сонирхол ингэ явж яхад тэдний хоорондын ирэмбэн бууж байгаа онгодороо л илэрхийлэгчтэй. Тийм. Тэгэхээр тэрийг нөгөөдөл чинь цохиулээ хэдий ч мэдчихэж штэ. За манай энэнийхийг бол би ингээд энд бүгд манай онгод нэг ингэ хэлээд байт юм аа. Тэгэхээр энэ мэндээд нэг учир байна гэж улаач нь бод. Улаач нар хоорондоо бие биенийхээ онгодын мэдээллүүдийг авалцахгүй байна. Бие биентэйгээ уулзахгүй байна. Бие биенийхээ онгодтой золохгүй байна. Танаахан тийм манаахан ингэ хоорондоо нэг гал болж байгаа эсвэл бие бинийгээ тойроод ингэ. Бие бинийгээ очих, бие бинийгээ хүндлэх, тэр онгодыг сонсох, өөрийнхөө онгодод дуулгах. Энэ жуучийг би хэсэг хийсэн. Хийхээр бол айгүй их олон юмнуудын занглаанууд гардыг. Тэгээ би чинь яг энэ тэргээр яваад ингээд за би нэг тэнд нэг тийм одоо удам өгшлийн тийм гаруулын тийм одоо улаачийн тийм гэдэг онгодтой уулзлаа. За надад ингэж хэлж байна. Асуулт бол ингээд очиж байгаа газар нэг л асуултаар явж байгаа. Би нэг л асуултаа тавина. Тэр хэлнэ гээд хараад за энэ бол нэг ингэж хэлж ингэж. Тэгээ сүүлдээ ингээд өгнөхэд тэд бүгд нэг юм л хэлсэн байдаг. Гэх мэтчлэн. Гэтэл тэднийг за нэг ийм тэнгэрийн буудалтай, ийм суудалтай, ийм одоо унлаг унаатай, ийм онгод юм байна. Тэгээ би бол нэг ийм буураттайгаа ийм одоо онгодтой эсвэл ийм одоо улаачтай уулзлаа.
Тэгээ ингэсэн онгод нь надаа ингэж хэлж байна. Та энэ дээр ямар байна вэ гэж онгодтой ярилцахад тэр бол ийм байна. За би бол тэрний хэлж байгаагаас илүү чадахгүй нэ гэд зарим нь бол одоо өөрийгөө тэгж хэлжээвэл би одоо нэмээд хэд гурван юм хэлээд өгё гэд ингэ хэл. Тэгэхээр эн чинь бол ингээд онгодууд хоорондоо ирэмдгийн ялгаатай. Тэрийгэ улаач нар хоорондоо таньж мэдэж чадчихвэл нь бие бинийгээ хүндлээд явчих асуудлаа. Боломжтой. Ягаад бол энэ байна вөхөр энэ орон нутгийн одоо соёл гэж би сүүлийн үед яриад байгаа. Энэ дотор байж байгаа шүү дээ. Хоёр хүн нас чацуу хоёлаа нэг жилдээ. Тэгээ одоо Монгол ёсоор бол гараа зөрүүлнэ. Одоо ингээ хоёр чацуу хүмүүс бол гараа зөрүүлээ золгоно. Тэгэхэд тэнд нэг нь үгүй би таныхаа даавуур орё даа. Юу хүндлээд байгаа юм. Үгүй чи юуг нь хүндлээд байгаа. Тэгэхээр үгүй одоо цаадах чинь бол одоо бидний сонсож мэддэг дуулж бүх юм яадаг хүн байна. Одоо бид хүндлэх ёстой. Тэгэхээр тэр хүнийхээ бол мэдлэгийг хүндэлж байгаа. Тэр хэрсүү одоо байдлыг хүндэлж байна. Энэ сум орон нутгад би одоо хүүхэд байхад одоо бол ингээл тийм байдлууд их багасч ин л та. Гэхдээ ингээл байдаг байсан. За ядмаах ингээд хэллээ гэ одоо би нэг нутгийн өгшний тухай хэлж ин л. Ядмаахаас асуусан тэгсэн. Ярвадгаа гэдэг юм. Ярвадгаагаас тэр одоо хоолон голынхан бүх юм асуу. Ярвадгаа тэгч, ярвадгаа тэгс, ярвадгаанд очиад ирлээ. Ярвадгаа ингээд энэ болвол бид нар бие бинийгээд нөгөө хүндлээд хүлэмжшөөрөөд авах юм чинь ингээд амьдрал дээр байсан зүйл аахгүй байлгүй яг уу тий. Тэгэхээр энийг нөгөө бид хэд чинь яг үнэндээ ингээд нэг хийж өгөхгүй байгаад шүү дээ. Яг ингээд заримдаа юм том гал малын юмнууд ингээд болон очно үеийн улсууд яг та хэд би ингээд бие бинийгээ мэднэ. Тэгэл ингээд яаж байгаа ч гэсэн яг ингээд нэг юмыг толгойлуулаад ингээд чиглүүлээд явахгүйгээр хэнийг нөхөө мэдгээч. Үүсгээд. Гэхдээ тэр тэгж байгаа юм. Гомбоо их чи гомбоо бүтэхгүй наа чи одоо гомбоо хизээ юм болцсон ингээд. Гэхдээ чи гомбоодоо биш. Гомбоод бууж байгаа онгодод асуудал байгаа байхгүй. Гомбоо тэрийг хийх үү? Гомбоод бууж байгаа онгод гомбоогоор дамжуулж хийх үү гэдэг юм байна. Тий. Энийг л бүгдээр ойлгочих юм бол нэг юм. Одоо манай хэд чинь бас ингээл ахмад юмнуудаа яахгүй байна. Хэдэн жил болсон дарахтуудаа ингэхгүй байна. Юу яасан бороод энэ халах одоо бөөнөр гэж юусоо яг алийг халах гээд байгаа эдгээр бүтэхгүй гэл ингэж байна. Үнэхээр тийм сурвалжууд нь байхгүй. Таньж мэдээгүй. Гэтэл яг одоо ингээд дарахтуудын маань ингээд аваад хөвшөөд хадгалаад үлдсэн энэ хэсэг юм байна. Энээс илүү яага явахгүй байна. Ягаад дахид тэлж задрахгүй вэ? Одоо би 19 он 8 9 он тэгэл 10 он тэд анх дөнгөж нэг юм блог гэдэг юм гээл гарч ирэл блог хөтэлдэг байлаа би. Надаас маш их юмнууд тэр блог тэр хүмүүс асууна л та. Одоо тэр блог хөтэлнэг үл энэ блог гэж юу гэдэг одоо нэг хүмүүс бүрч мэдэхгүй бах тийм. Ингээд цаг хугацаа бол бүх юмны илээ болж штэ. Тэрэн шиг одоо бөөнөрийн маань ийм төрөлт багасаад нөгөө талдаа хэрсүүчг нь тогтоод тэрэн дотроос бүр одоо алга болох нь алга болоод за энэ бол миний юм биш юм байна. Би ер нь болоогүй байсан юм байна. Үгүй би угаасаа бөө биш байсан юм байна. Тэгээ ингэчиж нөгөө давлгаанд өртөцсөн хэсгүүд. Ингээд бүгд ингээд нэг юм горимдоо ороод ирсэн чинь одоо бол их юм цэгцтэй харагдмаар байгаа байхгүй. Одоо тэгж харагдаж байгаа. Надад бол ер нь тэгж харагдаж байгаа. Яг гоо мэдээж одоо өөрийнхөө үзэл бодлоо юм илэрхийлдэг янз бүрийн юм байлгүй л яг уу. Гэхдээ бол одоо энийг ингэж хар. Өнгөрсөн жил ингээд та хэд бас гомбоос иржсэн би бас хэлжсэн. Ер нь бол нэгдэд нийлцэн зөвөө. Нэг том байгууллага байгуулчихаа. Тэрийгээ бол энэ одоо арслан системийн хүрээнд маш олон хууль дүрм журм нийцлүүд байна. Олон туршлагууд бий болчихжээ. Тэрийгээ мөрдөөд энэ одоо төрийн бус байгууллагын шин чанартаагаар хангаад тэгээд ийм одоо нэг цол болцохоор болсон байна гэж ингэсэн. Тэгээ ингээд нэг хоёр хүнээс болоод ингээд хоорондоо болдгоо юм яа тийм эсвэл би энийг үлдсэн тавьчиж ойлгоход хүнд байд юм болоогүй. Тэгээ би тэн дээрээс ямар дүгнэлт хийсэн бэ гэхээр дахиад болоогүй юм байна та гэдэг дүгнэлт.
Гэтэл одоо бол та хэд нөгөө одоо ер нь болсон шүү дээ гэж чинь тий. Надад бол аль хэзээ болцсон байхгүй юу. Гэхдээ л болохгүй байна. Тэгээ нөгөө цаг хугацааны асуудал гараад байгаа байхгүй юу. Ингэж л харагдахаар байгаад. Тэгэхдээ бол яг вэ Монголын бөө мөргөлийн гал тогоон дотор ингээд 7 жил яваад хин юм бэ гэдгээ бүгд таньж мэдээд ингээд ирэхэд бол хөдөлмөрлөж зүтгэж өөрсдийгөө золиосолж өөрсдийнх нь дотроор ар гэр амьдрал ах бүх юм золиосч давхар тэр аав ээж ингээд энэ тэр их олон хүний тус зүтгэл димээр ингээд ирчдэг. Бөөнөрийг бол ингээд хүмүүсүүд нэг хүмүүсүүдийг үзээл баахан мөнгө идвараа төгрөг цоглуулаад тэгээл ингээл яруу тансаг амьдрал ийм тийм ингээ бодоод ах шиг байдаг. Гэтэл бөөнөр яг үндэ тийм ш. Цалин хангамж байхгүй, нийгмийн харилцаа юмд орохгүй, дээр нь маш олон даалгавартай. Онгод угаалны даалгавар өгнө. Тэгэл тэр даалгаврыг биелүүлэх гэж туйлддаг. Тэр нь өөрийгөө золиосолж амьдралаа үрдэг. Тэгээ хинхэн ингээд одоо ар гэрэл дэмжээстэй нэг найз нөхөд ирнэ, нэг одоо аливаа туслын тгий ингийг нэг одоо сүшиж бишрэлдэг хүн ирнэ, нэг хоёр удаа л аливаа тгий ингийг тэгэл бүх юм нь өөрийнх нь нуруунд дээр мөнчгөр дээр нь гэ байж идэг. Хайж болдгоо, авч болдгоо. Энэ өвөө уламжлаа хаюул тэгээд нэг уламжил тээгч байхгүй болчихж байгаа. Гээ ийм хатуу ширүүн нөхцлүүдийг ингээд өөртөө авч явдаг ийм болсууд. Ийм талаас нь яагаад ингээд бас энэ хэдэн бөөнөр минь харж болдгоо нь болоо би боддог. Яг уу одоо энэ сүм хийд одоо лам давранд ингээд суудаг улсууд сурж яаж энэ цалин пүнлүү хангамж аавн одоо ингээд нэг байгууллага нэг систем тий энэ бол тухайн байгууллага тэр бүтцийн онцлог. Тийм хэмжээнд байж болно мэдээж. Тэгэхдээ тийм хэмжээнд одоо хүрэх цаг дээр одоо хүрэх хэрэгтэй гэсэн нэг ийм одоо ойлголт. Нөгөө дангаараа хингэрэгээ үрээд л ингээд 100 болохоор дулаан орохоор ингээд Монгол орны тойроод алга болцгоо. Тэгээ явхад хичнээн их одоо хүч хөрөнгө мөнгө юм шаарддаг. Тэгээ та нарыг ингээл яг хоо сошиал дээрээс харна. Энэ тэнд ингээ сая та нар ингээл орсоор баах ингээл явлаа. Тэр хичнээн мөнгө бүгд л өөрөө ингээл өөрсдөө нэг урд тормоо хой тормоо одоо ингээл тэгээд нэг онгодын цагаас тэрнийхээ төлөө даалгавартай бид нар чинь хийж гүйцэтгэх үүрэгтэй. Тэрний хүнд хэрэгтэй. Энэ өөрт нь биш юм а болий гэхэд энэ ард түмэн тэр өв соёлд хэрэгтэй. Тэгээ энэ байдлыг ерөөсөө энэ талаас нь энэ хардаг байгаасай гэсэн ийм юм бодол надад байдаг. Эхлээд тоодгүй. Сүүлдээ бол нэрээ одоо үнэхээр тийм юм байна да гэдэг. Ингээд яг уу өв соёлын нэг том бүлгийг хадгалж хамгаалж үлдэж байгаа өв тэгш нар. Мөнөөсөө мөн. Эд бол би хизээ барна тэр хүртэл үнийг тэгсээр л байх болсоо. Үнэнчээр. Яагаад үнэнчээр гэвэл тангар өргөдөг. За би бөө боллоо мөх тэнгэртээ тангар өргөё. Сэтэрхий твний төлөөч одоо шунал шулмын юмны төлөө байхгүй. Тэгээ зовсон зүдэрсэн ард түмнийхээ төлөө зогсноо. Тэднэрийгээ тэтгэж дээдэлж авч явнаа. Гэт ингээд тангар өргөдөг. Улаан утсан амиа би өгнөө гэт ингэж чиж. Тэг ингээд тангар өргөсөн энэ хүмүүс чинь эннийхээ төлөө байх гад өглөө нарнаас үчийн бүрийн хүртлээ гэд ингээд явж байгаа. Ийм том нийгмийн хэсэг нөгөө талдаа энэ том өв соёлын нэг хэсгийг тээгч ийм болсоо. Тэгээ энийг бол ингээд нэг ондоо өнцгөр харчмаар харагддаг. Тэгээд одоо би бас тэгж харж байгаа болов уу боддог. Тэгээ энэ улсууд чинь нэг том ихтгэл үнэмшлийг өгмөр байдаг байхгүй. Тэгээ тийм ч учраас энэ ноён уулын хөдөлгөөн чинь өрнөд Батулгын ерөнхийлөгч төрийн тахилгат ноён уул болгоод тэгээд тэрнээс хойш одоо энэ хөрөлсөх ерөнхийлөгч хэдэн ч удаа илэрхийлв. Тэр уулзалт болгондоо л хэллээ. Энэ ноён уулыг бөөнөрөөр юм тахиулаад өгөөч. Яага болохгүй юм бэ. Энэ бол энэ том өв соёлын тээгч болж яваа энэ улсуудын чинь үгүй ядахта нэг том одоо хөшүүрэг болж байгаа итгэл үнэмшил байхгүй юу. Энэ нэг ноён уулыг төрийн тахилгатай болоод ирвэл за тэгээ бөөндөр минь та нар нэг эв зүгээ олоод өөрсдийн ёстойгээ бий болгоод ингээд тагтаг болоорой гिचгвэл энэ хүмүүсүүд чинь нэг том итгэл үнэмшил ирж байгаа. Энэ одоо улаач болсон энэ бөө мөргөлийн замналаар замнсан энэ юмных нь нэг хэрэг нь бүтэж байгаа.
Тэр нь төртөөгөө харьцах, хамтрах, эвээгдэх. Энэ юм нэрж байгаа байхгүй юу? Одоо алин болгон 90 оноос хойш нэг хэдэн бөө гэдэг энэ нийгмийн үзэгдэл болж байгаа энэ өв соёлыг тээгч нарыг ингээд хонцын нүдэд харах юм бэ. Ямар ч хүндлэлгүй, ямар ч хүлээлтгүй ингээд нэг юм дов давндаа даваа шарлуулна гэдэг шиг нэг юм. Тэгээ ийм хонцын нүдээ бол одоо төр болох хэрэгтэй гэж харж байгаа. Бид ийм гадны шашин биш. Гадны ямар нэгэн урсгал биш. Ямар нэгэн оюун санааны хүч биш. Бид бол Монголын язгуур уламжлалаа өвлөн тээгч нэрэ. Энэ одоо хэсэг бүлэг болж байгаа, нийгмийн цөөнх болж байгаа энэ хүмүүсүүдээ нэг үнээр харчиж болтгүй мүү гэж ингэж хардаг. Тэгээд одоо мэдгүй энэ бүгднгийнх нь бодол сэтгэл байж л байгаа, харж л байгаа байхгүй. Яг тэр уул усыг дахих тайлах нь бол нээлттэй. Энэ бүгд л одоо энэ Монгол орныхоо 408 зохиост яваад энэ уул усаа дахид тайж байна. Янз бүрийн зан үйл одоо арга хэрэгслээрээ. Гэхдээ төр гэдэг юмныхаа одоо төлөө хүчин зүтгэх энэ цоглог зүрх нь одоо энэ улсууд ч байна. Эднэр чинь энэ тэртээ одоо хүннүүгээс төр тулсаасаа, тэртээ энэ одоо эзэн Чингис хааныхаа төр тулсаасаа төрдөө хүчөө өгöd ирсэн. Ийм л хүндлээ аваад ирсэн. Өсөө үгний хэлдэг үсттэй. Нус товчон дээр бай. Цагаан дээл өмсүүлээ, цагаан мөр өнүүлээ, цагаан эсгээд ивсүүлээ, цагаан малгай өмсүүлээ. Хүндлэнэ. Төрийн том нөлөөнд байсан. Төрийн том бодлогын зангилаанд байсан. Тэгэхээр энэ байдлуудыг бол энэ уламжлал шинжилгээний харилцаан дээр бол хадгалж авч явсан зөв юм байна гэж хардаг. Ер нь бол яг монголчуудын ялангуяа Монголын одоо энэ шашны бодлогын геополитик бол буддизм, шаманизм хоёр дээр л тогтох ёстой. Миний хувьд бол тэгж л хардаг. Шаманизм бол зан үйлээ тулгуурлаад явчих. Бүрэн боломжтой. Буддизм бол энэ соён гэгээ эргүүлээд энэ философи одоо энэ юм хийгээд. Гэхдээ буддизмаас дутахгүй том философи соён гэгэрлийн сургаалыг дутахгүйгээр барахгүй. Сургаалыг энэ бөөгийн онгод чи хэлд юм аа. Гэдгийг бол одоо эрх хүшин бөө дээр очдог, онгод тэнгэртэй хөөрдөг улсууд бол мэднэ. Тэгээ ийм нэг томл хүч байгаанд ганц гологдоод байгаа юм нь үннийг хэлгээд одоо судлаач байр сууриас хараад хэлвэл улаач нарт байна. Улаач нар маань мэдлэгтэй, боловсралтай, академик энэ одоо суур мэдлэгийг эзэмших хэрэгтэй байна. Суралцах хэрэгтэй байна. Ном тохимол одоо бусад энэ шинжлэх ухааны салбарын юмнуудыг одоо судалдаг байх хэрэгтэй байна гэсэн ийм юмнууд байгаа. Мэдээж тийм цаг гараагүй. Одоо бол цаг гарч байгаа гэж би одоо үзэж байгаа. Ягаад тэгэхээр 20 жил яг энэ эдэн оволцоод бөө гэдэг юм оволцоод 20 жилийн дараа 20 жилийн дараа харсан чинь бүгд 90 цент хүрчлээ. Одоо нэг бас нэг юм цаг гаргахтайгаа болчлоо. Дөнгөж нэг бөө болох ч байгаа эхний нэг 5 6 жил болж юм өстой нэг ном уншаа суух тийм юу яаж байдаг байла тий. Өглөө босоод эцэн гэрхтэйгээ ноцолтон тэрийг ингэн нэг нөгөө амиа зөлчихгүй нөгөө нэг ах トゥ амрагсадан хүрээлэн тойрж байгаа улсуудаа гим хор учруулчихгүй төлөө ингээд бүрээ унтах нойр шөнийн зүуд бодолтойгоо зууралдаад ингээд нос нулимстойгоо холилдоод ингээд нэг 5 жилиг аваадах юм. Тэрний дараа нэг онгод тэнгэрүүдийнхээ хоорондын дэд соёл уламжлал тэдний одоо зааж байгаа сургаж байгаа юмтайгаа ноцолдоодох юм. Ингээд эн чин цаг хугацааны эрхэнд илээгдээд одоо энэ хэд маань одоо 90 цент хүрчээд байна. Энэ юм ин одоо бүгд нэг ойлгоод үзчихвэл яах юм бэ? Бүгдээрээ нэг тгээ харчвал яах юм бэ? Гэсэн ийм л одоо бодолтой байдаг. Одоо яг би хитрхи задгаа энгийн одоо юу ярьж ах шиг байна. Одоо тэгээд нэг ам халсан дээр одоо хэлэх юм аа бол хэлчихсэн дээр. Хэлсэн дээр. Тэгэхээр одоо яг энэ сая сонсоод байгаа тахт нөгөө нэг энэ яг яалтчгүй одоо ингэ нөгөө бөөмөргөл тий энэ зүйлээ одоо төлөө зүрхэн цоглоо тий санаан чилээгээд ийм хүнгээ байж байгаа бол би бол миний хувьд бол би баяртай байна тий бас ингээд бидний өмнөөс бас ингээд дуу хоолой болоод
Тэгээ бас нэг хүмүүст юм ойлгуулчих гад явж ийн гэдэг чинь энэ бол тэ бидэнд хэрэгтэй зүйл баг. Тэгвэл бас ийм хүн бас олон байх хэрэгтэй л байна л да. Тэ арай цөөдөөд байна тэ. Арай ингээ мухардаад байна. Энэ тийм л байгаад байна л да. Үнэхээр одоо маш цөөн байна. Одоо 4-5 хүн одоо 3-4 хүн боллоо. Цаашдаа одоо бид хэдийн ярьдаг шиг энэ залуучууд маань олон болоосоо энэ талаас бас үзэж хараасаа гэж. Яг үнийг хэлэхэд одоо манай бомбочор доктор маань хар залуугаас л одоо бөөмөргөлийн юмтай толдож өнөдрийг ирсэн. Одоо ганц бидний тулгуур болж байгаа хүн галаарыг одоо галаарыг доктор маань байна. Эд бол шинжлэх ухааны улсууд аа. Гэхдээ энэ тэнгэр бөөмөргөлийн чинь ямиг бол одоо зөвтэй гэж үзэж байна. Энэ бол төр улс гэр оронд минь хэрэгтэй гэж үзэж байна. Тийм ч учраас дуурж юм байна. Энэ түүх, археолог, хэл шинжилэл, энэ философи, шашин судлалын. Энэ одоо салбарууд дээр бол одоо суралцах зүй зайлшгүй хэрэгтэй байна. Би бол одоо сайхан түүхчнэр дотроос энийг үлгэж аваад хавсрах чамаагүй ингээд хэлж гаргаж ирээд яваасай. Энэ олон шашин судлалын одоо хүмүүсүүд сургууль соёл төгсөөд гарч ирж байгаа тэр бөө байх албагүй шүү дээ. Тэр улсууд бол одоо нэг хавсрах судалгаанда энэ бөөгийн тухай онцолж авч үзэж бас ч нэг одоо сэдв бүтээл болгоосой. Ингээд одоо ингээд бөөгийн ном тахимлуудыг бид нэр ингээд энэ харахаар ганц нэг одоо улсуудын маань л юмнууд байна. Яг энэ академик талын одоо мэдлэг мэдээлэл дээр суурилсан юмнууд үнэхээр одоо байхгүй байна. Үе ядахтаа нэг олигтойхон кино ши, жүжиг одоо уран зохиол ийм юмнууд бол одоо бас гараасай. Энэ бол одоо хүмүүсүүдэд мэдлэг энэ боломжуудыг тэлнэ гэл ингээд харж байгаа. Би бол сүүлд энэ ганц аюур замын бөөгийн домгийн тухай нэг ном уран зохиол ингээл гарсан. Тэгээ тэрнээс хойш одоо өөр одоо ном бүтээлүүд харагдахгүй л байна. Тэгэхээр энэ зохиолч янз бүрийн салбарын улсуудад бол энэ байна гэж ингэж л харагдахаар байгаа. Манай бөөнөрийн бол маш олон сайхан ном бүтээлүүд гарч байна. Үнэхээр одоо тэгтээ учир дутагдал бий. Тэр бол мэдээж одоо цаашдаа ингээ сайжраал баяжигдаал ингээл явна. Гол нь одоо нөгөө академик төвшөндөө сурвалж иш үндэс болж иш татагдаж ингэж одоо хэрэглэгдэх болж чадж гин үү гэдэг л асуудал байгаа. Тэгэхээр аль болох бид нар одоо энэ бөөнөрхөө гаргасан номуудыг одоо ишлэл болгох гэж судалгааныхаа одоо юмдаа оруулах гэж ингээ хичээдэг. Ер нь бол бид нар цаашдаа бөөгийн онгодын мэдээллийг одоо сурвалж болгож үзэх хэрэгтэй гэдэг энэ санал эмийг бол тавьж яхан зөв юм байна. Түүхийн одоо сурвалж тавьж байгаа зүйлүүд бөөгийн онгодын хэлж байгаа юмнуудаар баяжуулах ийм одоо сонин өнцгүүд бол байна. Ялангуяа археологийн олдрууд дээр бид түрүү хэлж ирсэн тэр бол байна. Энэ тэгэл явж гадных нь л их овжин хард юм да. Одоогоос 2 жил 3 жилийн өмнө одоо ч 4 жил бараг болж байна да. Японы Ирикогийн их сургууль, өөр Монголын их сургууль, манай Монгол их сургуулийн шинжилгээний сургуулийн тэнтэн багш нараа ингээд нийлээд тэгээд энэ хээрийн судалгаа хийгээд тэр хээрийн судалгаагаа бөөгийн онгодын мэдээлэлээр баяжуулах гэдэг сэдвийн хүрээнд хийсэн. Маш сонирхол юм байл. За энэ түүхэн үйл явдлын түүхэн газар энэ археологийн олдвор нь энэ за энэ хэл шинжил талаасаа гарсан бүтээсэн юмнууд нь энэ за ингээд онгод буугаад хэлж байгаа нь энэ гэдэг. Ингээ харахаар бол зарим одоо шинжлэх ухааны салбарынхны гаццсан зүйлийг гацааг нь гаргах сурвалжийн хүнсийг бий болгож өгч байна. Энэ нь зөвдөг явж исэн юмыг биш байсан байх шүү гэдгийг тогтоочж байна. Тэрийгээ дахиад нөгөөдүүлж байгаа энэ онгод ингэж хэлж байна. Энийг тэгвэл энэ хэлснээр нь судлаад үзье гэсэн. Гүн нэрийн үнэн байх шүү юм байна гэ гараад ирж байна. Энэ мэтчлэн энэ одоо шинжлэх ухааны судалгааны арга зүйнүүд дээр судалгаатнууд дээр энэ бөөгийн онгодын мэдээллийг ашиглаж болдгийм байна гэдэг ийм юм одоо харагдаж байна. За мэдээж одоо байгальтай харилцах хамгийн том харилцаанууд энэ бөөгийн онгодоос авч шүү дээ бид нар. Үнэхээр сайн авч байгаа. Энийг бол нэг хэлж ярихгүй л байна. Түүнээс бол одоо хэлж ярих юм бол энэ ган гачиг зууд турхан
энэ за үгүй ядахтаа л одоо энэ газар тариалан малаж чих эрхлэлт энэ дээр бол тэр бөөгийн онгодын гайхамшигтай зөвлөгөөнүүд мэдлэг гэж үзэж байгаа үднээс л одоо хэлж байгаа юм. Энэ одоо ийм юмнууд бий болж байна. Нэг хэсэг бол одоо хувцас сумнар чинь ийм байна, тийм байна, зөв буруу гэдэг байсан. Тэр бол одоо яригдгаа байсан. Тэр бол цаг хугацааны асуудал байжээ гэдэг нь үнээр тогтоогч байна. Одоо чиний зан үйл, миний зан үйл тийм ийм гэдэг яригдаад нэг хэсэг байдаг байсан бол энэ сүүлийн 1-2 жил бол болжээ гэж харагдахаар. За одоо юун дээр маргаад байна? Одоо юун дээр маргаад байна вөхөр би юунийг хөлөөн шүрэх дээр л одоо байна та тий. Би бол тэгж л харж байгаа. Би юунийг одоо хөлөөн шүрэх дээр байна. Би юунийг хөлөөн шөөрөө. Одоо ийм юм дээр бол одоо тэгээд ах шаардлага алгаа гэд. Тэгээд ч одоо ерөнхийдөө бөөнөр маань ингээд болчих шиг л боллоо та. Ер нь за нэг тэр маань тэр шүү, энэ маань энэ шүү. Энэ миний нэмаа гэд. Ингэж л харагдаж байна. Тэгэхээр та хэдий хэлж байгаа ярьж байгаа бол одоо биелэхэд тун ойрхон байна. Би ч одоо маш эртнээс энийг биелээсэ гэдэг нөгөө Монголын бөөгн нэгцэн эвлэл мэвлгээд ингээд маш олон юмнуудыг нийлүүлэх гэж янз бүрээр үзээд тэгээ хамгийн сүүлд нь одоо тэр мөрөөдлийнхаа замд хүрч чадаагүй өнөөдөртөө ингээд яваад янз бүрээр хилүүлэл байж идэг хүн. Тэгээ болно ах гэл ингээд хардаг. Би болохоор бид нар ч одоо бичлэгээ хийхээс өмнө ярилцж байгаа. За өмнө нь уулзаад бас ярилцж байгаа. За тэр жил давгаахтаа уулзаад бас ингээд ярилцсан. Ер нь ингээд чимээгүй сонсоод ингээд суумаар байгаа тоххой ер нь. Тэгтээ яг хуу таны яриаг сонсоод тэгээ би энэ номыг бас ингээд уншсан. Тэгээд энэ номон дээр ингээд гарч байгаа тий одоо ерөнхийдөө энэ бөөгийн одоо академик төвшин гэж байна шүү дээ. Ингээд олон ийм их сурвалжаас иш татаад авсан. Тэгээд буцаагаад бөө гэдэг хүнийхээ одоо юу гэдэг талаасаа ингээд харах юм бол би ингэж ойлгосон л да. Энэ номон дээр ч байсан. Тэр нь ерөөс яг ингээд миний дотор үлдсэн байхгүй. Энэ бид нар гэдэг чи одоо ингээд бүгдийг нь хэлж байгаа бөө хүмүүсийг. Бид нар бол ерөнхийдөө нэг тийм үнцэрхэг үзэлтэй юм тий. Үнцэрхэг гэдэг чинь одоо юу гэдэг нацист гэх юм уу тий. Одоо зөвхөн ингээд овог аймгаа гэх юм уу тий. Би алах, би бүрээд, би дарахад гэл. Тэгээд хүн нэг жоохон ингээд мэдлэг ч юм уу тий. Одоо бөө хүн чинь бас ингээд онгодоос тэрний дараагийн онгод гэр чинь ингээд улам л одоо бидний тархины зай улам л том болно. Тэгээд эхлэхээр одоо ер нь бас айгүй айтайхан болж байгаа байхгүй. Тэгээд энэ бид нар одоо ер нь үнцэрхэг гэдэг юмнасаа болоод одоо үндэсний гэдэг юм руугаа л ер нь ингээд явах. Тийм. Одоо явах хэрэгтэй юм байна. Хэрвээ тэр юмд орчих юм бол сая бидний ингээд ярьсан одоо хүмүүст ойлгуулах гээд байгаа тий. Гэр нэрээдүүд одоо 5 жилийн дараа 10 жилийн дараа ч юм уу бид нэрийг үндэсний гэдэг юм руу орох юм бол хоорондоо одоо юу гэдэг нэг нэгнийгээ хүлээн зөвшөөрнө. Нэг нэгнийхээ одоо юмыг ойлгохтой болно ч гэдэг юм. Энэ чинь ганцхан миний бөө биш шүү дээ. Ганцхан би бас ингээ бид нэр хоорондоо суугаад бид нар Монголын бөөг бас төлөөлөх. Тийм. Гэхдээ үндэсний гэж одоо бид нэр өөрсдийнхээ зүгээс ингэж ярих юм бол ямар ч одоо асуудалгүй юм байна гэж би бас их ойлголоо гэж. Бид нэр энэ ер нь нэг юм чиглүүлэх хэрэгтэй юм байна гэж үзээд тэгээд тэнгэр үзэлтний мөнх тэнгэр хороо гэд байгууллаа шүү дээ. Тэгээд тэр хороондоо хороогоо байгуулад бидний бодсон юм болвол нь эднэрмэн одоо ингэж өгшрээд байна. Тэгэхээр тэнд нэг жоохон чиглүүлэх дэм хэрэгтэй юм байна. Тэгэхээр чиглүүлэх дэм нь юу байх вэ гэхээр энэ судалгаа бүтээлүүдийг судалж төвшөө тийм ээ. Тэгээд тэрний гарч байгаа анализ дүгнэлтийг л илэрхийлэх юм байна гэж үзээд тэгээд энэ тэнгэр үзүүлэлтийн мөнх тэнгэр хорооны удирч зөвлөлийн бүрэлдэхүүнд түүх, археолог, шинжлэх ухааны салбарын нийгэм соёлын антрополог ингээд энэ салбаруудын эрдэмтдийг бүгдийг оруулсан байхгүй. Тэгтээ тэр улсууд маань бүгд бас нэг тэнгэр үзлийн тухай ойлголттой. Бас тэрэнд итгэл үнэмшлээ өгдөг. Тийм хүмүүсүүд. Цэвэр одоо академик болсон. Тэгээд тэднэрийнхээ судалж байгаа, хийж байгаа, хэрэгжүүлж байгаа юмнуудаас олж мэдснийгээ ийм чиглэлүүд байх юм байна гэдэг ийм санаа гарна. Үүнээс нөгөө бөөг заах гад юм уу? Чи тийм байх хэрэгтэй, ийм байх гад гэсэн утгатай биш. Дээр нь бас энэ төр иргэн бөө одоо энэ төлөөллийн ард түмнийхээ төлөөллийн хэсэг болж байгаа улсуудын хоорондын ойлголцлын жууч
маягийн нэг ийм байвал яасан бэ гэсэн ийм санаа байсан. Тэгээ яг бид хэд бас энийг болохоос нь болохгүй хүртэл ингээ үзчихэл байна. Гэхдээ удаан байна. Тийм санснаар бас тийм амар биш байна. Нөгөө талдаа бол цаг хугацаа бүх юмны хэмжээр учраас биднэрт бол одоо энэ цаг сайн сайхан юмнууд мань ирж байна. Та хэд мэн бол одоо үнэхээр төлөвшөөд одоо таньж мэдгийн хязгааруудаа бол хүрч байна. Энэ бөөнөрийг их бүдүүлэг Монгол тэнэг ингээд идэг. Бид нар мэн өөрсдөө илэрхийлж чадахгүй л асуудал байна. Улаач нар маань хит нөгөө хаагдмал байна. Хит өөрийгөө илэрхийлэх тэр голж байна. Миний ярьж байгаа зөв болов буруу болов одоо би одоо буруу зураг хэлждэг болов яадаг бол. Нөгөө талдаа мөнх тэнгэр онгод удамшаад нөгөө улаачаа сонгохдоо асуудал байна. Би яагаад тэр асуудал байна уу гэдээ ингээд үзэхээр тэр өрх гэр тэр айл гал голомтоос л нэг нөхрийг сонгоод байгаа шүү дээ. Тэгээ тэрэн дотроос бол ингээд анх их бөөнөр ингээд түрээд ингэж яхад бол болж үтэхгүй нэг яста нэг бүтэхгүйгийн арих дарсан тийм ингээд гэтэл тэр хүн нь уг чанартаа хамгийн цагаан, хамгийн гэгээлэг, хамгийн юмны одоо нандин хүн байсан. Тэгээд нөгөө таньж мэдээг үгсээ болоод нөгөө онгод тэнгэр мэнгэр авах энэ шилжилтийн 13 наснаас 15 нас яг одоо энэ хилээд байдаг тэр хүүхдүүдийн чинь шилжилтийн насан дээр нөгөөх чинь уг нэрх ёстой шүү дээ. Гэтэл тийм цагаан нас нь өнгөрцсөн ийм үеүүдэд чинь баахан бөөнөр бужигнаад ингээд тэгээ эргээд нөгөө чинь төлөвшөө тогтоод ингээ харсан чинь тэр удам угсаа тэр угслыг чинь хамгийн сорууд нь л уг юм байгаа шүү дээ. Тэгэхээр энийг нөгөө нэг тим юмтай хутгаж хайж харлуулад одоо юу гэдэг те орчин одоо цагийн сошиал хэллэгээр бол одоо хар маасанд хаяад ингээд сэхэл авахгүй нэг юм болцсон юм шиг. Гэтэл яг үнэн чанартай бол улаач гэдэг хүн бол тэр мөнх тэнгэр сонгогдож байгаа хамгийн тэр удам угсааны хамгийн дээд нь байгаа байхгүй. Тэгээд энийг нэг ойлгочмоор. За дээр нь энэ улаачийг авч явахад хамгийн том тулгуур нөлөө болж байгаа хүн тэр түшээ. Тэр түшээг зүгээр чи түшээ бол гэдээ болчдгүй шүү дээ. Тэр чинь нөгөө онгод сонгоод чи ингээд түшээ болно гэдэг. Тэгээ тэр түшээ болвол бас л одоо шалгуур хэмжүүр даваад ирж байгаа юм л хүн шүү дээ. Тэгэхээр бид нар энэ түшээгийнхаа үгийг сонсох, түшээгээрээ одоо замчлуулах, чиглүүлэх, онг улаач хоёрын хоорондын холбоосыг хийлэх мэлэхээ улаач нар одоо тэгээгүй ингэж цаг хугацаа хэлээсэн. Өнөө. Тэр түшээ гэж ямар юм бэ тийм бараг л чи одоо 5-гийн минут төхүүлээд өгвөл болоо ухааны байдалтай шиг. Түшээнэр нь ч тэгж ойлгоогүй. Тийм. Гэтэл түшээ болвол нь одоо нэг тэгж байгаа. Хоёрт яг улаач чи тангаар хөргөж байгаа шүү дээ. За би бол одоо ингээд түшээ болоо онг тэнгэрийн үйл хэргийг ариун сайхан дагаж мөрдөөд ингээд энэ шүтээд дахил тавига ингээд ийм байлгана. Дээр нь бол одоо бидний энэ халах бөөгийн маш олон юмнууд байгаа. Даанч одоо ингээд нөгөө хит устдаад өгөө болсон да. Жишээ нь энэ мануул гэж байна. Шүтээний. Бүр сонгогддог одоо ийм тэр удам угсаанаас. Тэгээ тэр хүн чи ирээд тоос тартаг шороо тоос идэ цагаан бүх юм ингээд одоо бэлдээд байж идэх хүн. Тэгээд түшээ, тэгээ улаачгүй тэгээ тэр зөндөө бол ийм одоо дагалдах одоо орон тоонууд байна шүү дээ. Гэтэл бид нэр трийгээ болвол ингээ анзаарахгүй хайжээ. За одоо яг хуу трийгээ дагж мөрдөж байгаа усуд мэдээж бий л байх. Гэхдээ бол одоо тэгж их анзаарахгүй хайснараа бас энэ нөгөө нийгэмд хүндлэгдэх, ойлгогдох байр суурьуд маань бол одоо дутуу үлджээ. Гэтэл энэ хамгийн ариун одоо дагшин ийм байх газартаа энэ шүтэн тавил юм чинь байж явах хэвээр байж итэл одоо ингээл нэг машины болон тохороо шижгээл үүрэл ингээд явж ин тэгж ин ингэж гэж шүүмжүүд байгаа. Энэ бас аргагүй шүүмж үнэн. Үнэхээр бол одоо бөө хүнд олон айхтар агшил байгаагүй. Эцээд ирлээд тэгэл одоо хээр гадаагүй хонж өмжөөл ингээл эцэнт нь хамаг юм багтчихна. Тэр нь л одоо тэр үний яг өөрийн одоо онголго шүтлэг тахилга болвол нь маш хүндэтгэлтэй тэр уул ус эзэн одоо тэр байх орших газар бол байж байгаа. Тэгэхээр энэ хоёрыг ингэж ялгаж харахгүй бас нэг юм юмнууд байна. Мэдээж одоо шашны буддийн юу бол нэг том сайхан орд дүргөө тэгээ тэн дотор ч дүр марн ингээд тэгээ сүсгтэн олны хүндлэл бэлшил ингээд тулцсан. Энэ бол нь одоо систем байна. Бөө бол нь нүүдэлчдийн дундах систем байна. Яг үнэндээ нүүдэлчдийн одоо шашны соёл.
Тэгэхээр тэр юм чинь болвол нь ахар шахар юмтай. Тэгэл одоо өнөөдөр энэ дээрээс нүгээд 3 сар болоо дараагийн одоо намаржаа буудлын руугаа нүгэ явчих учраас тэнд одоо нэгт нүсрээр нь байлгаад байх шаардлагагүй. Тийм болохоор одоо тэр нь бас одоо юу гэдгийг хүмүүсүүдийн хүндлэл бишрэлийн юмд харагдах өнцгөөсөөч гэдэг юм уу. Иймэр дүрч байх шиг. Гэтэл одоо зан үйлээ үлдэхдээ тусгай хувцас өмсөж гин, тусгай одоо зан үйл хэрглэж гин ингээд яа чинь. Энэгээр онцлог. Ийм ялгаа заагуудын юмнууд нь бол ингээд байгаа. Тэгнэ байтгаа бол дотуур хувцас хүртэл шинжил солидог тахилгынууд ихтэй ингээ байдаг. Тэгэл бусдаас ялгарх бол одоо тийм олон юмнууд байна. Өнөөдрийн одоо энэ нөхдийнхөө урилгыг хүлээж аваад бодож санаж байгаа зүйлээ зүгээр элен далангуу сайхан л хэллээ. Одоо тэгээд нөгөө шүүмжилдэг насанд дээр ирчээд би чаа хүмүүсүүд шүүмжлээд байгаа өнцгөр одоо харагдах вэ. Тийм утгатай биш шүү. Одоо ер нь бол бодож санаж байгаа зүйл маань ийм бай шүү. Бидэнд одоо илүү цаг байхгүй. Өдрөөс өдөрт бид чинь цөөрөх, багсах, орхих гээх юм руугаа явчих вэ. Тийм болохоор тэрийг одоо бас дихгүй тулд энэ юмдаа анхаарал одоо ямаа тавьж энийг хадгалж хамгаалж үлдэхийн төлөөх одоо зүрх сэтгэлийн угаас ярьж байгаа ийм одоо яриа болж байна гэж хэлээ. За тэгээ та бүхэнд амжилт хүсье. Тэгээ бас энэ номыг бас танилцуулж тий. Тэгээ энэ ном бол ерөнхийдөө нөгөө нэг академик төвшөнд бол ер нь бичигдсэн гэдэг байгаа шүү дээ. Энэ нөгөө их сурвалжууд нь дандаа тий академик төвшний тийм судлаач тий профессоруудын бас ийм одоо бичсэн зүйлүүд орсон байгаа. Тэгэхээр бас манайх энэ номыг бас аваад уншичвал. Тэгэхээр энэ одоо хотлол байгаа юм. Байгаа. Энэ Unpublication гэдэг номын дэлгүүр хотод байгаа. Бас нөгөө хүргэлтээр байдаг тэднийх. Тийм, тэн дээр байгаа. Энд бол ерөөсөө тэ нэг хэн нэгэн хүний үзэл санаа биш шүү дээ, тэ. Энэ бол одоо маш олон хүний тий нөгөө юм харьцуулсан судалгааны материал үзсэн, харсан тэр зүйлүүд ер нь академик төвшөнд байгаа. Тийм. Энэ бол ингэж маш олон одоо монголч судлаач юм шүү дээ. Энд чинь 15 6 хүний бүтээл байгаа. Тэгээд энэ хүмүүсүүд маань юу гэж үзсэн бэ гэхээр энэ тэнгэрийн тухай ойлголт, бөөмөргөлийн тухай ойлголт, шүтлэгийн тухай ойлголтыг өөр үзсэн. Нийтлэг нэг төрхөөрөө бол энэ улсууд энэ бол тэнгэрийн шашин мөнх тэнгэрийн шашин гэдэг ийм санааг л бүгд дэвшүүлсэн байдیں۔ Тэрэн дээр нь дүгнэлт хийсэн. Ер нь бол нэг ингэж хэлээд байгаа юм байна шүү дээ. Тэгэхээр бид нэр энийг одоо яаж харах юм бэ гэдэг дээр энэ дүгнэлт хийсэн. Ийм л одоо ном. Энэ хоёр дахь аюул хийсэн. Тэгээд ингэ байж байгаа. За тэгээ ямар ч байсан бидний урилгыг хүлээж аваад сайхан ярилцлаа. Тэгээд тэгээ хойштын судалгааны ажил чинь амжилт хүсье. Тэгээ бас өшөө олон зүйл одоо үзэх, тулах, харах, тэгээ судлах зөндөө юм байгаа. Тэгээ ямар ч байсан тэгээ ингээ бид бүгдтэйгээ хамт бид бүгдийн төлөө өөрийнхөө те чин сэтгэлийг зориулаад явж байгаа энэ зүйл чи одоо бид маш их баярлж байна. Тэгээд хойш тойштой ажилд нь те судалгаанд амжилт хүсье. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлгийг ингээд сайхан ярилцаад ингээд өндөрлөе доо. За тэгээд ингээд өнөөдрийн бидний ярьсан зүйлийг авах яваханаар тий ойлгосоо бид нар яаж тисчүүлдэх вэ гэдэг талаасаа бас бид нар сайн бодож ухаараасаа гэж бодож байна. За тэгээд та бүхэндээ баярлалаа.